За сайн бацхан өрхөм сонсогчдоо Skeleton podcast-ийн 171 дахь дугаар хүрж байна. За энэ удаагийн дугаараар Улсын их хурлын гишүүн Энх төвшин эрхмийг урьж авчирсан байна. Бид бүхний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. Өрсөн баярлалаа. За сүүлийн үед нийгмийн сүлжээгээр хоёр л сэдв явж байгаа шиг байна. Нэг нь хаврын морь уралдаа, нэг нь одоо таны талаар л ярьж байна. Яг нөхцөл байдалтай холбоотой сүүлийн үед үүсэж байгаа энэ сэдвүүдийг нэг тойрч ярих юуг тэр сэдвээр орохоос өмнө бас нэг арай өөр асуултаар эхлэе гэж бодож байна. За ердөө жилийн өмнөхөн таны хувьд бизнесүүдийн төлөөллийн эрх ашиг хамгаалах байгууллагт ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тэгээд ер нь би ч одоо таныг баг анх нөгөө Shark нэвтрүүлгээр орсон цагаас л хойш та ингээл ярьж байгаа нэвтрүүлгүүдийг үзэл явж исэн. Тэгээд төдийлөн нөгөө төрлөө орё гэдэг үг бол танаас гарч байгаагүй. Тэгээд ер нь яагаад төрлөө орохоор болсон бэ гэдэг асуултаас эхлэе гэж бодож байна. Маш хурдан шийдвэр гаргасан болов уу гэж би зүгээр хувийнхээ зүгээс харж байгаа. Тий, ер нь нэг жилийн хугацаанд 2 сонгуульд орсон. Тэгээд гинт санаасаргүй явжгаад гол яг зүгээр цаад санаа нь бол би нөгөө том компанид ажиллаж идсэн. Тэгээд бас жижиг компаниудтай хөрөнгө оруулалт дэнэтрийгээд бас ажиллаж исэн. Тэгээд нөхцөл байдал харахаар яг энэ улсын одоо эдийн засгийн бүтцийг харахаар цөөн хэдэн том компаниуд биш, жижиг дундууд өөрөөр хэлбэл одоо яг ингээд сонголт сургууль төгсөөд ч юм уу одоо ажил хийх гэж эсвэл ажил бизнес эрхлэж байгаа хүнд бол сонголт гэхээр нэлийн хязгаарлагдмал болцоо харагдаад байгаа байхгүй. Тэрний үгээр нэг бол төрд орж болж байна. Зарим хүмүүс бол одоо бизнес олон жил бизнес эрхэлсэн хүмүүсээс илүү хурдан чинэлэг болж байна. Одоо унжгаа машин амьдарч байгаа байрыг харахад тэгээд биелэгжүү байгаа байдлыг харахад бол баг улс төрд орсон илүү сонголттой юм шиг. Нөгөө талд том компанид ажил орж болж байна. Тэгэхээр тэнд бол одоо жишээлбэл компанийнхаа захирлынхаа хийгснийг хийгээд ч юм уу ингээд явж болж байна. Зүгээр ингээд одоо яг 3 дахь одоо нэг зам нь болохоор одоо эсвэл гадагшаа явж болж байна. Гадагшаа яваад одоо өөр улсад сурж ажиллаж амьдрах. Тэгээд яг ингээд өөрөө аж ахуй эрхлээд одоо гарааны бизнес гэдэг юм уу эсвэл найз нөхдөдтэйгээ нийлээд жижиг дунд бизнес эхлэхэд тэр орчин маш хүнд болсон. Тэгээд энэ орчин бол одоо залуучууд өөрөө өөрийнхөө төлөө хариуцлага хүлээгээд энэ одоо явдаг энэ одоо сонголт илүү өргөн байж энэ ус хөгжих юм байна гэж бодод байна. Ягаад гэвэл төрд орохоор тэнд бол хүнийг жишээл бүрэн дүрэн ашиглаж чадахгүй тэр хүнээс бүтээмж гэдэг юм уу шүүсийн шахах тийм боломж бол одоо хомс илүү одоо тархин баг ажиллаж өөр одоо муу аргууд нь ч юм уу илүү ажилдаг. Хувийн компанид орлоо ч гэсэн тэр бол зүгээр яг л гүйцэтгэгчл ажил болохоос яг өөрийнхөө төлөө илүү тэгж одоо шүүсээ шахах одоо боломж нь хязгаарлагдсан бол гадагшаа бол мэдээж өөр сонголт болоо явчихна. Тэгэнгүүт жижиг дунд бизнесүүдийн хувьд бол 3.5 сая хүнтэй зах зээл дээр бол орон зай бол маш одоо тутмаг харагдчихаа. Бид нэр одоо өнгөрсөн үндсүүл батлагдаад 22-3 жил ингээ болж байгаа гисэн хэдий ч гэсэн энэ хуулиараа бол одоо ардчил хувийн өмчийг одоо илүү дээдлэх энийг илүү ач холбогдол өгсөн ийм үндсэн хуулийн үзэл баримталтай батлагдсан ч гэсэн яг одоо буцаад эргээд одоо үр дүн юу юм бэ гэж харахаар биднэрт бол яг хангалттай эдийн засгийн хувьд бол үр дүн төрөг. Улсын хамгийн том компани төрийн өмчит компани. Дараагийнх нь бас төрийн өмчит компани. Эрдэнэс 5 толгой Эрдэнэт тэгээд төсвийн хэмжээ маань бас жил ирэх тусам нэмэгдэж байна. Төсвийн хэмжээ одоо жишээлбэл дотоодын нийт бүтээгдэхүүнээ 35%-тай тэнцэж байна. Төрийн өмчит компаниуд нь бас яг төсөвтэйгээ адилхан хэмжээтэй. Ингээд баг 70%-тай дотоодын нийт бүтээгдэхүүнээ 70%-тай тэнцэх мөнгийг одоо улс төрч шийдэж байна. Дээр нь топ 100 аж ахуйн нэгжийн ингээд шалгуултыг аваад үзэхээр тэнд баг 90 орчим хувь нь улсаас өгдөг зөвшөөрөл лицензээс хамааралтай бизнесүүд байгаа. Уул уурхайн компаниуд зүгээр хүн очиж уул уурхайн лиценз авч чадахгүй, банкны лиценз, би банкны лиценз авахд ямар хэцүү байдгийг одоо яг бас өөрөө мэдсэн. Одоо телекомод би бас телекомын лиценз авахд ямар хэцүү байдгийг жишээлбэл жижиг залуучуудын компани дээр бас одоо тэр зовлонгийн мэдсэн. Тэгээд жишээлбэл газар дуртай хүн очиж жишээлбэл газар авч чадахгүй л хөрөнгөний бизнес эрхэлж байгаа хүмүүс. Их мэтлэнгээр ер нь топ 100 аж ахуйн нэгжүүдийн баг 90 орчим нь төрөөс олгодог зөвшөөрөл лиценз дээр суурилсан бизнесүүд байгаа. Тэгээд яг бор зүрхээр яг өөрөөхөө одоо жишээлбэл ингээ мөнчөрөөр явж байгаа хүмүүсийн хувьд бол тэр орон зай маш хязгаарлагдсан. Томууд нь ч гэсэн одоо жишээлбэл ийм нөгөө
entry barrier багтай гэдэг энэ зах зээл рүү бас одоо ичгүүгээр ч юм уу эсвэл одоо уламжлалт ирсэн тэр зан төлөв хадгалалт ч юм ингээл тэндээ байгаад идэг. Жишээлбэл том компаниуд одоо энэ шоколад зарах хэрэггүй л байхгүй. Тэрийг жишээлбэл зүгээр нэг бизнес эрхлэж залуу тэр Snickers Mars-ийн тендерт нь оргол тэр Диролын борлуулалтын хийгэл хэмжлэнгэр гэдэг ийм нэг жижигхэн зах зээл дээр шудраг ус өрсөлдөөн ингээ яваад байгаа. Тэгэд энэ бүтээгдэхүүний зах зээлээс гадна яг энэ өрсөлдөөн бол нөөцийн зах зээл дээр айгүй тод харагддаг. Өөрөөр хэлбэл за хүний нөөцийн зах зээл дээр гэж бодъё. Хүний нөөцийн зах зээл дээр хамгийн чадaltaй чадвартайнуудын том компаниуд юм уу эсвэл төр илүү том боломж байгаа учраас тийшээ ингээ яваад өгдөг. Ус төрч бас тодорхой бололцоо боломжууд амладаг. Тэгээд тэнд том компанид жишээлбэл тэр чадaltaй залуучууд очиод тэр залуучууд яс бүрэн ашиглаж чаддгүй. Одоо 100% потенциал байвал нэг 50% ч юм уу. Тэр залуу хэрвээ одоо өөрөө юм хийсэн бол магадгүй 80-90% ашиглаад явах болцоо боломжийг ингээд дутуу ашигладаг. Тэгээд нөөцийн зах зээл хүний нөөцөөс гадна санхүүгийн зах зээл дээр банкны систем маань гэсэн бас ер нь бол одоо барьцаан дээр суурилсан баг ламбарч шиг шахуу үйл хөдлөлт баахан судалгаа хийж яг эцсийн дүнд шийдвэр гаргадаг гол хүчин зүйл нь барьцаа болохоос биш тэр судалгаа нь биш. Тэгээд одоо энэ том компаниуд нэг юм одоо илүү тэр боломж төрүүлж авцсан компаниуд нь л одоо энэ санхүүгийн боломж олддог. Өөрөөр хэлбэл санхүүгийн систем нэрслээ бодоод мэдээж барьцаа хөрөнгөтэй ийм компаниуд л зээл санхүүжилтээ өгдөг, илүү хямдхан өгдөг. Тэгэхээр одоо жижиг юм одоо дөнгөж эхэлж байгаа бизнес эхэлж байгаа нөхдүүд бол залуучууд бол одоо хамгийн үнэтэй их усрээр бизнес хийж байна. Тэгэхээр нөгөөх нь одоо жишээл томууд нь хамгийн хямдхан их усрээр бизнес хийж байна. Банкуд ч гэсэн тэр эрсдэл өндөртэй гэж хэлээд байгаа хэсэг дээр бол нэгт гэж толгойгоо ажиллуулах хүсэл сонирхол бас багтай. Тэгэл илүү барьцаан дээр суурьсан бизнес зээл өгдөг. Дээр нь одоо хүний нөөц ярьлаа, санхүүгийн нөөц ярьлаа. Бүх систем нүүр бүх салбар нь асуудалтай. Улс төрийн одоо дэмжлэг гэж бодъё. Яг үндэ бол жишээл төрийн бодлогын дээр гэж явж байгаа боловч хэцүү болохоор хамгийн хүнд тусдаг нь энийг одоо орлого багтай ч юм уу эсвэл яг энэ дөнгөж одоо амьдралаад зохиож ядж байгаа эсвэл дөнгөж бизнес эхэлж байгаа энэ компаниуд дээр л энэ хүндрэлүүд нь илүү тусдаг. Хэрвээ давуу талууд бий болвол тэрийг нь хамгийн түрүүлд одоо жишээл томууд нь ч юм уу боломжтойнууд нь хүртдэг. Тэр өөрөөр хэлбэл яг энэ пирамидын одоо жишээл доор байгаа гэх юм одоо хэсгэл бол цохилтыг хамгийн түрүүлд авдаг, ололтыг нь бол дээдлийн хэсгийнхэн түрүүлж авдаг. Иймэрхүү төр зэрэг байгаа. Тэгээд бид нэр бол жишээл одоо юу ч хэлээд итгэл үнэмшил байхгүй болсон. Одоо жишээл төр засагт одоо санаа бодлоо хэлсэн чинь сонсох биш. Ер нь тавхаа болцсон байт юм билэ. Тэгэл мөрөөрөө юм хийгээл тэгээ болоод болохгүй бол тэгэл өөр одоо хөвцөө ятагаа эвлэрээч гэдэг юм уу. Иймэрхүү төр зургууд харагдсан. Тэгэхээр том компаниуд ч юм уу ингээд одоо жишээл бид нар нөөцийн ус төрчтэй илүү ойрхон ажилладаг. Тэгээд өөрсдийнхээ асуудлуудаа бас ингээд ярьж чаддаг, шийдвүүлж чаддаг. Эсвэл зарим тохиолдолд бүр эсрэг тохиолдолд эсэргүүцэд асуудалд ордог ийм төр зургууд байгаа. Дээр нь одоо жишээл дараа энэ том нөөц болохоор энэ дид үтцсэн байгаа байхгүй. Бидний хувьд ч ингээд одоо дид үтцийн access гэх юм уу да энэ дэр жижигүүдийн хувьд бол бас боломж маш хязгаарлагдмал байдаг, өндөр үнэтэй болчдөг. Одоо ингээд жишээл төр том төслүүд хийлээ гэж бодоход одоо энэ төслийн зураг хийдэг ч юм уу юм компаниуд хүн олтой байлцсан. Тэгээ гаднаас хүн одоо жишээл арай хямдхан ч юм уу өөртөө хэр хэмжээндээ таарсан хүмүүс оруулж ирээ гэж жижиг дунд компаниуд ярихаар жишээлбэл тэр нь маш хүндрэлтэй. Том компаниудын хувьд бас харьцангуй гайгүй бас тодорхой хэмжээнд яриа шийдэж болдог. Тэгээ өөрөөр хэлбэл юу гэсэн үг гэхээр улс төрийн хувьд ч гэсэн хэцүү ийм орчин байна. Одоо өөрөөр хэлбэл яг өөрийнхөө төлөө хариуцлага хүлээдэг энэ хэсгийн хувьд бол зүгээр л ингээд бусдын төлөө ингээд ажил хийгээл явбал одоо өөр одоо сонголт багтай. Тэгээд компаниуд маань бүгд шахуу хаалттай компаниуд нь томууд нь заавал хүн болгон бизнес хийхгүй маа гэд хэрвээ энэ том компаниуд маань паблик болсон бол одоо тэр өгөөжийн жишээлбэл хөрөнгө оруулалт байдлаар бид нар янз бүрийн coin энэтрийг хийхгүйгээр жишээлбэл Монголын хамгийн амжилттай явж байгаа компаниудад заавал өөрөө бизнес хийхгүй тэр компаниудад хөрөнгө оруулалт хийгээд хувьцааг нь аваад тэгээд тэр компаниудын үйл ажиллагааг дэмжиж тэр өсөлтөөс нь хувь хэмжээ хүртээ ч юм уу эдийн засгийн хөрөнгө оруулалтын бас өөр юм сонголтууд байж болохоор байтал манай зах зээл маань өөрөө
одоо тэр болцоо боломжууд маань цөөхөн одоо жишээл хүмүүстэр ингэж одоо хүртэж очдөг. Эдийн засгийн хувьд ч гэсэн ингээд нэг хүнд дотоодын нэвтрүүлэгтүүний одоо хэмжээ жишээл $10,000 болно гэж байгаа боловч энийг болгож байгаа гол салбарууд нь тийм хүртээмж багтай. Эдийн засгийн хувьд бол цөөн одоо хэсгүүдэд л энэ дүнгууд одоо баялагууд нь илүү очдөг. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр Gini коэффициент буюу одоо энэ харьцаанууд маань илүү ингээд холдоод улам болоод ядуу нь улам ингээд байрандаа л байгаад бизнес хийж байгаа гэж бол ерөөсөө өсөж томордгоо. Тэгэл нэг юм арга зайсан байдалтай байгаа. Тийм учраас таустрал орсон гэж байна. Энэ нь өөрөө буцаад улс төрийг бас улам үнэтэй болгоод байгаа. Улс төр үнэтэй болоод ахаар зүгээр жирийн одоо жишээл хүмүүс ч гэсэн одоо ингээд одоо энгийн хүмүүст ингээд улс төрийн хувьд ч эдийн засгийн хувьд ч гэсэн ингээд нөгөө access гэх юм уу одоо тийшээ нэвтрэх боломжууд нь улам холдоод байгаа. Сонгуульд жишээлбэл одоо ингээд нэр зүгээр залуу хүн одоо би нэр дэвшээд сонгуульд өрсөлдөе гэхэд ер нь барал боломжгүй юм систем, улсын систем бий болсон юм. Намын квотор жишээлбэл ингээд ороход за би зарим намуудыг сонсч байгаад доотлон тэрбум төгрөг гэж жишээлбэл өгж ийж жишээлбэл нэр дэвших жагсаалтанд орно. Тэр нэр дэвших гэдэг чинь уулна иргэдийн одоо юугаар бол сонгуульд нэр дэвших эрх нь одоо бүх хүнд нээлттэй гэж байгаа боловч улс төрийн намаар дамжиж явна гол юм. Тэгээ улс төрийн нам дотроо жишээлбэл ингээд асар өндөр эдийн засгийн ингээд барьер тавьждаг. Тэгээд бие дагаад ч юм уу эсвэл залуучууд нам байгуулад явъя гэхээр тэр нь бол маш төвөгтэй. Одоо жишээл өнгөрсөн сонгуул дээр одоо Амрагийн чивэл нам өдрөгч ингээд бүртгүүлж чадахгүй. Тэгэл ингээд зуралцаар байгаа л сонгуулаа дуусгачих жишээ нэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл улс төрийн хувьд ч ингээд нэр дэвшиж оролцоог нь улам үнэтэй болоод ирэхээр буцаад энэ нь улс төр эдийн засгуудын ингээд хоорондын холбоо энэ юмнууд нь улам ингээд тасраад гэх юм одоо тэр элит гэх юм уу эсвэл одоо энэ бүлэглэл гэх юм уу энэ янз бүрийн хэсгүүд нь илүү одоо ороод ирээ. Тэр энэ засаглалын хувьд ч гэсэн үндсэн хуулийн зарчим энэ өөрөө явандаа алдагдсан. Үндсэн хуулийн дээр бол төрийн эрх мэдлийг иргэд улсын одоо төлөөлийн байгууллагуудаараа дамжиж одоо хэрэгжүүлнэ гэхэд тэр жишээлбэл гишүүн нэр дэвшихийн тулд тэрбум төгрөг зүгээр хин нэгэн хүнээс л авна шүү дээ. Эсвэл мөнгөтэй хүн л бий болно. Тэгэхээр одоо зарим жишээлбэл баг байраа барьцаан тавьж одоо шүү сонгуульд орж ийн. Тэгэхээр ийм байдалтай улс төр хийхэр чинь тэгэл одоо барьцаалагдсан яг чөлөөтэй хоолойтой одоо улс төрч байхгүй. Тэгээд дээр нь одоо шүү ингээд улсын их хурл дээр тодорхой одоо шүү эрх ашиг хөндөгцсөн асуудлууд ярихад бол тэгэл тодорхой хэмжээ бүгд баг эзэнтэй шахуу хин нэгэн хүн нэр яриулж иж ярангууд нөгөө хэд нь жишээл бодлоо өөрчилдөг чи иймэрхүү төр зургууд бас нийтлэг болоод байна л да. Тэгэхээр яг зүгээр миний зүгээр санаа нь бол улс хөгжиж гэвэл өөрийнхөө төлөө хариуцлага хүлээдэг одоо ийм хүмүүс олон байж иж л энэ улс хөгжин. Тэрнээс хин нэгний төлөө зүгээр ажил хийсэн болоо ч юм уу эсвэл ингээд цүнх хүрээд ч юм уу ингээд мөнгө олсон болоод ийм одоо байдалтайгаар бол энэ улс бол зүгээр ингээд одоо улам л буруу тишээгээ тоо харахад одоо өсөд байгаа юм шиг болооч макро үзүүлэлт харахад GDP нь гоё өсөд GDP per capita нэг хуваахаар өсөд байгаа юм шиг яг бодит байдал дээр иргэдийн зүгээр энгийн хүмүүсүүдийн амьдрал бол дэрдэхгүй иймэрхүү төр зур харагдаад байна. Тэгэхээр одоо агентийн онолч гэж үүдэг principal agent гэдэг тэр юугаар бол хүн өөрийнхөө төлөө хамгийн бүтээмжтэй ажилдаг. Би одоо жишээлбэл өөрийнхөө мөнгийг өөртөө юм авал би хамгийн чанартай хамгийн сайныг нь хамгийн хямдхныг одоо хямдхнаар авах гэж одоо зорддог. Би өөрийнхөө мөнгөөр хүнд юм авч өгөхөд жишээлбэл бас арай өөр сонголт юм. Би хүний мөнгөөр хүнд юм авч өгөхөд бол шал өөр сонголт юм. Тэгэхээр төрийн хувьд бол жишээлбэл хүний мөнгөөр хүнд юм авч өгч байгаа шийдэл учраас энэ бол бүтээмжийн хувьд бол маш бага. Тэгэхээр саяын би өөрийнхөө төлөө хариуцлагатай гэдэг нь энэ бүтээмж талаас хамгийн өндөр бүтээмжтэй энэ одоо эд эсийг л илүү амьд олон болгож ийж улс их орон хөгжих юм болов уу гэж бодож чинь. Тэгэхээр ийм том уриал лооцсон биш. Иргэд дээр хүмүүсийн яг өөрсдийнх нь өөрөө өөрсдийнхөө төлөө хариуцлага хүлээдэг, өөрөө өөрсдийнхөө төлөө ажиллаж амьдрах нь болцоо боломжууд нь өргөн байж ижил улс төрийн хувьд, эдийн засгийн хувьд ч гэсэн ийм байж ижил илүү энэ улс хөгжих юм болов уу гэж боддог. Тэгэхээр яг тэр утгаараа нөгөө жижиг дунд аж ахуйн нэгжүүд дээр жишээл хөрөнгө оруулалт хийхэд бол ер нь бол асуудлууд асар их. Тэгээд бизнесийн ерөнхий орчин байна, мэдлэг мэдээлэл байна. Тэгээд тэндээс хараад тодорхой хэмжээгээр бас энэ бизнесийн жижиг дунд гэх юм уу энэ хэсгүүд дуу хоолойгоо нийлүүлж нэгтгэхгүй бол эсвэл та дугруул бас та нарт өчөөнө гэдгийг нь ойлгуулах хэрэгтэй байна уу гэж бодоод энэ танхимын юун дээр сонгуул дээр бас одоо
үзье гэж бодсон. Тэг би MCS-с гарсныхаа дараа янз бүрийн одоо байдлаар ажиллах гэж үзсэн л дээ. Тэгээд зарим нь одоо жишээлбэл ингээд дарамт хандлтанд орж исэн том компаниудын эсвэл тэгээд хийж байгаа бизнесүүд ер нь бол өгөөж зах зээл дээр нийт дүнгээр харахаар бид нэр том бүгдээр л том жижиг зах зээл дээр өрсөлдсөөр байгаа. Одоо ер нь бол ашигын түвшин маш бага болсон. Одоо өнөөдөр үүсэж байгаа олон асуудлууд бол бид нэр зодтолцоор байгаад өрсөлд одоо жижиг зах зээл дээр үдсээр байгаад ашигын түвшин маш бага болсон. Тэгээ бид нэр том зах зээл дээр бол гарахгүй бол бүтээмжээ сайжруулахгүй бол яг энэ өсөлт бол энэ над үүсэж байгаа асуудлууд бол улам л ингээл шийдэгдэж чадахгүй арга зайсан байдалтай явах төр зургууд харагдаад байна. Жишээлбэл энэ татвар нийгмийн татвартай холбоотой асуудлууд ярина. Тий, тэрийг бол тэгээд бид нэр экспортын ингээ цөөхөн салбарууд байгаа. Тэгээд экспортын салбарууд жишээлбэл харахад уул нь экспорт гэдэг чинь том зах зээл рүүгээ илүү одоо үнц нь бий болгож тийш очихын тулд тийш явж болохоос манайх шиг зүгээр нэрийн төдий экспорт гэж тавьчаад яг үндэ бол зүгээр л хамгийн одоо хогийн кемуудаа хамгийн бүтээмж багтай ажлыг нь хамгийн мөнгө бага болдог ажлыг хийгээд байгаа хгүй. Одоо би ч уул уурхай дээр хэлээ. Одоо манай экспортын хамгийн одоо том салбар уул уурхай. Уул уурхай гэж худалдаа авагчдууд нь уурхайгийнх нь аман дээр нь ирж урьдчилгаа мөнгө төлөөд өөрөө олборлт хийгээд тэгээд өөртөө тээвэр хийгээд ингээд модалтаж аваад явж байна. Энийг нь төрн хүртэл одоо дэмжиж байна. Одоо энэ сая нөгөө төмөр зам төрсөн холбоотой уурхай ам нөхцлөөр нэттүүд нөхцөл өгнөгдөж чинь монголчууд уурхай их боломжийг монголчууд тээвэр их боломжуудыг өөр одоо шил худалдаа авагчд нөгч байгаа. За дараагийн том экспортын салбар Кашмир гэж бодоод Кашмир дээр бол дайд одоо яг энэ ноолуур юу болоод ирэх гадны компани Лора Пиано жишээл орж ирсэн Монголд ингээд ноолуур аавна гэж явж. Уулын зүүн бол энэ бүтээгдэхүүнээ боловсруулаад ч юм уу эсвэл хагас боловсруулаад ч юм уу өөртөө аваачиж өгдөг. Тэр нь шаардлагатай экспортын санхүүжилтүүдийн санхүүгийн байгууллагууд нь шийдэж өгдөг. Тэгээд олон хүнд тэр зах зээл дээр аваачиж өгөөд илүү үн өргөж чадна. Илүү тэгэхгүй бол энэ supply chain чинь сүлжээг нөгөө хүмүүс чи ороод ирчихээр ингээд бүх юм чинь бодлуулад тэгээ хамгийн хямдхан л зүгээр л ингээд мах жишээлбэл харахад Пакистанууд ингээд ирээд Сүхбаатарт би явжсэн. Сүхбаатарт Пакистанууд хонь авцсан явж байгаа. Тэгэхэд 4 жилийн 4 улирал хамгийн хүнд хэцүү ажлыг хийгээд тэр эрсдэл зудаа туулаад тэгээд нэг хэдэн малтай өөр хямдхан үлдэнгууд тэрийг нь аваач жишээлбэл ингээд юу удаа авч нэрээд ингээд аваад явж байгаа жишээтэй. Тэрийг бол боловсруул арай жоохон өөр олон хүн зарсан бол илүү өнөрөөл бас бололцоо боломжууд байсан. Тэгээд бодлого нь ч бас яг тийм байж чадахгүй. Самар жишээлбэл гэж бодоход самрыг жишээлбэл худалдаа авагчдууд нь урьдчилгаа мөнгө өгөөл одоо тэгээд энэ байгаль орчин янз бүрийн бүх юмнууд чинь ингээд асуудлууд үүсээд байна шүү дээ. Тэгэхээр энэ худалдаа авагчдууд ингээд юу экспорт нэртэй экспортын одоо худалдаа авагчдууд маань Монголд орж ирээд энэ supply chain-ийн аман дээр нь худалдаа авалт хийгээд байгаа. Ийш бол багийн хүмүүс бас орж иж чадахгүй. Монголын хувьд бол хууль тогтоомж нь эрсдэлтэй тэгэл одоо авилгал гин ийш орж иж байгаа хүмүүсийн хувьд бас ер нь тэрийг одоо давах эрсдлийн одоо премиум гэх юм уу да тэрнийхээ жишээлбэл тэрийг нэгдүгээр даах чадвартай хоёрдугаар тэрний одоо жишээлбэл зардлаа нэмж тооцсон одоо үйл ажиллагааны зардлууд гаргадаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл биднэрт ирэх юм бол улам л багасаад байна гэсэн. Тэгэхээр энэ буцаад одоо хууль тогтоомжийн байгууллагуудыг ч хүртэл одоо жишээлбэл авилгал явдаг хийлгээ аль дээр тэр ажиллаж байгаа хүмүүсүүдтэй би зүгээр зарим жишээ яхад бол сонссноор бол самар дээр жишээлбэл ингээд тэр хил дээр гарч байгаа мэдүүлгийг одоо өөрчлөлтийг нь өөрчилдөг, галийнхантай бас хуйлддаг. Тэгэл замд нь ажиллаж байгаа хүмүүс салин хойс өгдөггүй. Тэгэл хөдөлмөрийн нөхцлүүд нь ийм хэцүү гэх. Ихмэчлэн гэргээд өөрөөр би ингээд бодлогогүй болохоор гадагш экспорт хийж байгаа нэртэй боловч яг ингээд одоо бид нар болохоор ингээд хамгийн бүтээмж багтай ажлуудыг хийгээд байна. Тэгэд энийг авал аль болохоор том зах зээл рүү явах хэвээр. Бид нар өөрсдөө аль болохоор тэр зах зээл рүү ойртох хэвээр. Тэгж чадахгүй л байгаа юм. Тэгэхгүй бол одоо энэ саяхан яриад байгаа нийгмийн эдийн засгийн асуудлууд шийдэгдэхгүй бүгд л ингээд яг доороо хийр гээд ихэнх нь цөөхд нь бол илүү боломжууд нэмэгдээ явчихна. Улс төрийн хувьд ч гэсэн ингээд эдийн засгийн асуудлууд нь шийдэгдэхгүй бол улс төрийн хувьд ч гэсэн энэ одоо болцоо боломжууд нь хязгаарлагдсан болоо явчихна. Тэгээ ингээд юм өсөхгүй. Яагаад бид нар хурдан өсөх хэрэгтэй вэ гэхээр хоёр хөршийн нөхцөл байдал бол одоо өнгөрсөн 30 жил шиг биш болсон. Оросын одоо энэ Украинтай холбоотой дайн, Хятадын нөхцөл байдал ч гэсэн одоо Америкийн асуудлууд байна. Тэгээд дээр нь одоо жишээлбэл Далай ламтай холбоотой одоо тэгэхээр одоо энэ их асуудлыг та гадна талаас нь олж харсан учраас ерөөсөө гадна нь байгаад
шийдвэр гаргах төвшний хүмүүс нөлөөлж чадахгүй. Тийм учраас дотор нь орё л гэж ерөнхийдөө ботсон юм байна шүү дээ. Эцсийн хариулт нь. Тий яг зүгээр танхим дээр бол би яг тэгж бодож орсон. Зүгээр улс төрийн хувьд бол би орё гэж бас тэгж бодлого төлөвлөгөөтэй байгаагүй. Тэгээд танхимд ажиллаж байхаар яг ингээд юм ярихаар ямар ч хүчгүй юм билээ. Танхим бол зүгээр ингээд хурал цуглаан хийдэг, санал өгдөг, санал хурал хийдэг, тэгээд санал өгдөг, тэгээд тэрийг шийдвэр гаргагчнаас сонсоол өнгөрдөг, дараа нь ямар ч нөлөө авахгүй. Тэгээд яг юу Монгол Ардын намаас ийм жагсаалт болж байгаа. Тэгээд энэ дээр бас ийм одоо санал байна. Судалгаа хийж үзсэн Монгол Ардын намынхан тэгээд ингээд санал тавьд юм уу? Та түрүүн одоо ковод дээр ингээд үн мөнгө ярьж ирсэн шүү дээ. Чинь Монгол Ардын нам дээр жагсаалтын танд ковод яхад хэн одоо тань руу холбоо барьдیں۔ Одоо цаанаас л холбогдсон юм шүү дээ. Төлбөр мөнгө нэгт юм уу? Шууд зүгээр санал болгох юм уу? Та ч угаасаа л гарах магадлал залуучууд дондор нэр хүндтэй хүн шүү дээ. Би яг Монгол Ардын намыг бас их судалгаа их сайн хийдэм байх гэж ойлгосон. Тэгээд сонгуулийн юм судалгаа хийгээд за ер нь бол жагсаалтаа ямар хүмүүсээр бий болох вэ гэдэг судалгаа хийгээд тэр судалгаан дээр үндэслээд баг судалгаагаараа ер нь бол одоо жишээл нэг иймэрхүү профайлтай ийм ажил мэргэжилтэй хүмүүс байвал сонгогчдод бол жишээлээ санал өгөх магадлал өндөр юм байна гэдэг судалгаагаараа тэгээд тэр яг судалгаагаа барьж юу сонгуультай орсон тим нам байна гэж үзсэн. Бусад намуудын хувьд бол яг л ингээд буцаад нөгөө засаглал орч чадаагүй утцсан учраас бүгд л одоо улс төрд хурлын гишүүн болох одоо сонирхолтой байсан учраас энэ дээр бол яг тийм байж чадаагүй. Монгол Ардын намын хувьд бол судалгаа хийчихээ судалгаан дээр үндэслээд өөрөөр хэлбэл одоо яг нам талаасаа бол нэлээд ингээд төлөвссөн ийм одоо юу харагдаж байна. Тэгээд тэрнийхээ төлөө сахилга баттай гэх юм одоо зөндөө олон сайд гишүүдийг жишээлбэл энэ жагсаалтанд оруулах болцоотой байх чинь ялалт сонгуулийн намд бол ялалтан чухал учраас тэрийг илүү чухал нэгдүгээр тавиад босоод одоо жишээлбэл сайд дарга нарынхаа асуудлуудыг хойш нь тавиад тэгээ мань мэтийн ингээд ийм хүмүүсүүд санал тавиад жагсаалтаа хийсэн юм байна гэж ойлгосон. Тэгээд энэ одоо юунд нь баг хүмүүсүүдээр нэр тавьж чад хүртэл одоо иймэрхүү хүмүүс байвал яах вэ гэдэг ийм судалгаанууд урд нь тийм судалгаанууд хийсэн юм байна гэж байна. Тэгээд тэр судалгаан дээр үндэслээд одоо таньдаг хүмүүсээр дамжуулаад санал төрсөн л дээ. Одоо тэгэхээр тэнд нэг юм нэмж хэлэхэд одоо өнгөрсөн энэ сонгуулийн үед бол Монгол Ардын намын жагсаалтынхан бол юу тэгж мөнгө төгрөг төлөөгүй. Тэр үрэлбэл яг ялахын тулд тэр яг гаргасан судалгаан дээр тэнд одоо жишээл мөнгө аваад ирвэл тэгэл бүгд би жишээл мөнгө аваад энэ сонгуульд орох генетрийг би бол одоо тэрний төлөө тийм одоо тийм сонголт хийхгүй байсан. Жагсаалтын одоо жишээл энэ 18 гишүүд ч гэсэн бараг л бүгдээрээ тийм бодолтой байсан баг. Ийм болцоо боломж юм байна. Биднэрт ийм хүсэл байгаа учраас биднэрт ийм боломж олгож юм байна гэдэг утгаар нь тэгээд эргэлзэж шийдсэн. Надад бол бас шийдвэр гаргахад тийм амар байгаагүй. Яагаад гэвэл Монгол Ардын нам бол зүүнний чиглэлийн одоо социал демократ чиглэлийн ийм нам. Тэгэнгүүт бизнес хоёрын хвшлгээд ирэхээр илүү барууны ч юм уу жижиг төрийг хүсдэг, илүү зах зээлийн оролцоог одоо чөлөө өрсөлдөөн, чөлөө зах зээлийг илүү чухалчилдаг. Тэгэхээр энэ хоёрын хооронд зөрчил гарвал эренбийн асуудал яригдана. Тэгэхээр би намайг нэгдүгээр тавих уу эсвэл бизнес эрхлэгчдийнхээ эрх ашигыг нэгдүгээр тавих уу гэж зөрчил үүснэ. Тэгэхээр яг зүгээр сүүлд нь бодчоод би бол тэгээд гишүүн болчвол намын гишүүн биш би улсын хурлын гишүүн болох юм байна. Тэгэхээр тодорхой хэмжээгээр одоо мэдээж намын одоо шилэл хайрцаг бодлого юм байлгүй. Гэхдээ энэ дотор улсын хурлын гишүүн гэдэг өөрөлдвөл улсын хурлын гишүүн гэдэг нь намын гишүүн гэдгээс илүү дээр тавигдах юм байна гэж боддоо. Тэгээд одоо үзээд алдъя гэж бодоо сонгосон л та. Би яг дараагийн асуултанд танаас яагаад арчилсан нам биш гэж, яагаад хүн нам биш гэж, яагаад Монгол Ардын намыг сонгосон гэж. Одоо хоёулаа ярианыхаа бараг эхний 15 минутаас Монголын сүүлийн арчилалт хөрөл тавьснаас хойш 35 жилийн бүх болохгүй байгаа асуудлуудыг маш базаад цогцоор нь хэлчлээ л дээ. Бид нар чөлөөд зах зээлд элсэн чөлөө зах зээл рүү орсон гэж нэрийдэж байгаа боловч яг таны хэлж байгаа шиг саяны бүхий салбарт төр өөрөө хүчтэй байсаар ирсэн. Тэгээ төрийн эрх мэдэл өөрөө уламжлалт анхааж байгаа. Тэгээ энэ асуудлыг байсараад тэр 30 жилийн засаглалт донд дийлэнх олонхот нь засаг барьсан нам нь бол Монгол Ардын нам. За хуучин бол Монгол Ардын хувьсгалт нам гэж байсан. Тэгээ үүнийг өөрөө энэ асуудлын алдаа оноог та хамгийн сайн мэдж байгаа хүний хувьд яагаад Монгол Ардын намыг сонгосон юм? Харин эсрэг талд нь гараад хүч үзүүл яах байсан гэдэг л асуулт байсан юм л да. Тэгэхээр би нөгөө над ирсэн санал нь одоо боломж нь тэр байсан. Бусад намууд бол одоо би за орё гэж бодсон ч гэсэн мөнгө төгрөг төлөх юм уу. Тэгээд ийм асуудлууд байсан учраас би угаасаа тодорхой зорилготой танхим одоо жишээл бизнес эрхлэгчдийн төлөө гэж явж исэн. Тэгээд
ийм боломжууд Монгол Ардын намаас ирсэн учраас бос намаас бол одоо тийм санал юу өгөх нь байтугай. Тинчээ хүмүүс өөрсдийнх нь коватер боо юм болсон байна л та. Тэгэхээр ямар ч дотор нь ороод өөрчлөё гэдэг тактиктай. Тэр ч утгаараа та бас одоо ингээд намынхантайгаа үзэлцэл яваад ах шиг байна л та. Тэгэхээр тэр асуудлуудыг би тантай шууд ярина. Дараагийн ярих сэдв нь болохоор одоо залуучууд сүүлийн үед ингэж харж байна. Яг чөлөөтэй энэ би даасан хэвлэл мэдээ одоо медиаг эрхэлж байгаа залуучууд, санаачилж байгаа залуучууд. Бид нэр ер нь хятад луга хөгжих юм биш үстэй гэдэг нэг тийм яриа бас залуучуудад байгаад байна. Тэр нь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр яг хөө зүгээр эдийн засгийн хувьд бид нэр тэдэн сая тонн үрсээ зарлаа, тэдэн сая зэсийн баяжмлаа зарлаа, эдийн засгийн хувьд ийм өсөлт үзүүллээ гэл ингээл сайхан тоонууд ярьж болно. Магадгүй 4 жил 10 жил энэ сайжрахч байх. Эсвэргээр эдийн засгийн хувьд хүмүүс нь өсдөггүй ядуу биш тэг ингээ ямар ч хоногийн хоолой болгоод байдаг хэрнээ үг хэлж болдгоо. Засгаа хамуулж болдгоо. Тэгээ төрийн болохгүй байгаа шийдвэрийг буруутгах болдгоо. Тэгээд ийм систем бол хятадын систем шүү дээ. Яг одоо өнөөдрийн байгаа чөлөөт эдийн засгийн чөлөө тэрнээ амаа өдүүлдэг. Тэгээ бид нар ийшээ явж байгаа биш үстэй гэдэг нэг тийм хардлага байна. Та өөрөө үүн дээр юу гэж харж байна? Одоо дотор нь байгаа хүний хувьд. Улс төрийн бас үзэл баримтлалын яг одоо хэдийгээр ингээд харахад нэг ялгаагүй гэж болооч яг Монгол Ардын намын хувьд бол бас яг юм өөрийн гэсэн үзэл баримтлал байна гэж харсан. Тэр нь болохоор ер нь бол одоо нийгмийн талын чиг баримжаатай ч юм уу өөрөөр хэлбэл хүмүүсүүдийн асуудлыг өмнөөс нь одоо шийдэж өгөх тийм одоо энэ ядуу байгаа учраас энэ асуудлыг шийдэх гэсэн тийм одоо жишээл арга барилын зөрүү байгаа мó гэж бодсон. Тэгэхээр тэр асуудлуудыг шийдэхийн тулд одоо жишээл доктортой засаглах хэрэгтэй. Засаглахын тулд ингээл энэ буцаад ингээд үргэлжлээд босоод юмнуудын одоо гинжин холбоосууд болно. Энийг засаглахын тулд удаан байж энэ асуудлуудыг шийдэх юм байна. Тэгэхээр удаан байхын тулд доктортой байхын тулд одоо хамтрах ёстой юм байна. Тэгээд нөгөө талаас унахгүй байх одоо жишээлбэл асуудлуудыг эрсдлүүдийг багасгах ёстой юм байна гэдээ ирэхээр олон нийтийг жишээлбэл тодорхой хэмжээнд зарим нэг одоо жишээл хэвлэл мэдээлэлд ойрхон юм холбоосууд байгаа учраас тэр хүмүүс нь бол ер нь бол хэвлэл мэдээлэл болон энэ олон нийттэй холбоотой харилцааг бас тодорхой хэмжээнд хяналттай байх ёстой мó гэдэг ийм үзэл бодол байгаа мó гэж боддог. Зүгээр хувийн хувьд бол би бол эннээсээ илүү одоо хүний асуудлыг одоо бид рүү хэлсэн шүү дээ нөгөө агентын хүний асуудлыг шийдээс өмнө тэр өөрийнхөө төлөө л хариуцлагыг боломжуудыг л хүмүүс бий болгоод өгчөөд тэр нь л өөрөө ингээд хурдан хөгжих одоо хамгийн бүтээмж өндөртэй зам учраас тэр нь бидний хувьд бол хурдан хөгжих зам гэж бодоод. Тэгэхээр яг энэ дээр нэг юм үзэл бодлын бас зөрөлдөөнүүд гараад байгаа л да. Тэгэхээр одоо заримдаа ингээд бид рүү хэлсэн хувийн хвшлийн миний юу үзэл бодол эрхэ шиг стрийн намын эрхэ шигтэй зөрчилдүүд явах гэдэгтэй холбоотой асуудлууд үүсэж байгаа юм шиг санагдсан. Тэгээд чигээр асуултанд нь эхний юунд нь юу гэж хэлж илээ да. Хятад лугаар нь бид нар хөдөлгөөн юм шүү тий. Тэгэхээр тий эдийн засгийн хувьд төрийн оролцоотой эдийн засгтай байгаад тий. Тэгэхээр эндээ ингээд хүмүүсийн асуудлыг бид нар шийдэж чадах юм байна. Бид нар л шийдэхгүй бол одоо энэ асуудлуудыг хүн бол өөрөө шийдэхгүй юм байна гэдэг одоо яг энэ би бол туршаад үзсэн бидний хувьд бол ийм харин үг нь тийм баггүй. Гэхдээ улам л энэ хөгжөөд байгаа юм шиг нүдэн дээр харагдаад халамж нь улам нэмэгдээ. Тоо харахаар тэгэхээр ингээд тоо харахаар юу байгаа таахгүй ингээд хөгжөөд байгаа юм шиг одоо жишээл 80 сая тонн нүүрс экспортлчлаа гэл одоо жишээл ингээд юу дотоодын нэвтэгдэхүүн ингэж өсчлөө $8,000 учтай нэг хүнд. Гэхдээ яг бодит иргэдийн одоо жишээл кармаг үзэхээр юу амьдрал нь сайжраагүй, зээл нь жишээл багасаагүй, улмал зээлүүд нь ингээд хүүн нэмэгцээр байгаа, зээлийн дарамтууд нь өндөр болсон. Тэгээд улмал нөгөө ажиллаж амьдарч байгаа орчингууд нь зам нь улам төгжрээтэй л байгаад байдаг, дутаатай л байгаад байдаг. Даашаа дээр нь бүр нэмээд тог хүртэл тасалддаг юм болцсон байгаад байдаг. Тэгэхээр ингээд нөгөө институцууд нь ингээд одоо юм яг зорилт нь юу вэ гэдгийг ерөөсөө одоо бас сайн харж чадахгүй байгаа юм бол гэж бодоод байна. Тэгэхээр нөгөө нэг эдийн одоо улс төрчдийн зорилго бол яг л жирийн энгийн иргэдийн л ажил амьдрал сайжраасаа тэр илүү өнөөдрийн мөнгө төгрөгөөсөө илүү ядаж ирээдүйд харж чаддаг хүүхдийнхээ сургууль боловсролт ч гэдэг юм уу эсвэл хийж бүтээх бодолтой шиг тийм нэг ядаж эсвэл итгэл ирээдүйд итгэлтэй байх одоо итгэл гэдэг чинь бол амар одоо ач холбогдолтой үнцэнтэй зүйл байна. Тэгэхээр сүүд итгэл гэж ярьсан дээр болохоор
миний бас одоо зүгээр зориод байгаа улсын хурлын гишүүн болсны хувьд бол гол зориод байгаа зүйл бол итгэл гэдэг зүйлийг илүү бас ойртуулахгүй бол энэ бол улам алсраад байна. Нийгмийн итгэл. Тий, нийгмийн итгэл, иргэдийн сонгогчдын төр засагт итгэх итгэл, улс төрийн намуудад итгэх итгэл, улс төрчдод итгэх итгэл, төрийн институтууд итгэх итгэл ер нь ингээд холдоод байгаа байхгүй. Тэгэхээр энийг ойртуулахгүй бол ер нь бол энэ маш өндөр зардалтай болно. Тэгэхээр энэ өөрөөр хэлбэл энэ бидний бий болгоцсон одоо шүүд энэ жижигхэн энэ том хоёр улс гүрний оронд байж байгаа жижигхэн улс их орон одоо энэ 30 хэдэн жилийн дотор ингээд бий даагаад энэс ч одоо энтэй зөвлөхгүйгээр өөрсдийнхөө асуудлуудыг шийддэг ийм болцсон энэ одоо богинохон хугацааны ололтоо бас нураах хэмжээний эрсдэлд орчиж магадгүй. Тэгэхээр энэ одоо итгэлүүдийг ойртуулах юм бол одоо энэ улс төрд байгаа хүн бүрийн хийх ёстой ажил гэж бодож байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл улс төрийн сонгуулиар орохдоо ч чаддаг юм амладаг байх хэрэгтэй. Амлцсан юм хийдэг байх хэрэгтэй. Хийж чадахгүй бол хийхийн төлөө зорддог байх хэрэгтэй. Тэр төсвийн одоо жишээл асуудал дээр миний тавьдаг гол үндслэн тэр байхгүй. Тэр итгэлийг ойртуулахын тулд хэдхэн сарын өмнө төсвийн зарлагыг 25% хүртэл дотоодын нутгийн 25% хүртэл буулгана гэчээд сонгуульд ялангуутаа шууд 37% болгож өсөж оруулж ирнэ гэдэг чинь одоо тэр хүмүүсийн итгэлийг үл тоож байгаа. Тэгэд нэг нам биш. Одоо гол ирэх барьж байгаа 3 нам нь гуруулаа нийлээд ярьсан юмныхаа эсрэг байж болохгүй гэдэг л зарчмын л асуудал байсан. Тэгэхээр энэ итгэлүүдийг ойртуулахгүй бол ер нь бол маш одоо нийгмийн хувьд бол хамгийн том итгэлгүй болохоор ирээдүйдээ тэр хөрөнгө оруулалт хийх ямар нэгэн одоо итгэл үнэмшлийн байхгүй болно. Тэгэхээр засаглалын хувьд ч гэсэн түрүүчийн хэлдэг ингээд ямар ч идэхгүй болоод итгэлгүй болоод тэгээд явах болцоонууд нь яваал тэгээд энэ улсын хувьд бол бас энэ том болсон олтоо богинохон хугацаанд болсон олтуудаа байхгүй болох эрсдэлтэй юм. Тэгэхээр хятад лугаа адил гэдэг загвар бол манад бол одоо ажиллахгүй болов гэж би бодож байна. Тэгэхээр хэрвээ тэгвэл нэг хүнээс ч юм уу хамааралтай болохоор биднэрт нэг хүн гэдэг нь хэмбэ гэхээр маш эрсдэлтэй. Тэр хүн бол жишээлбэл энэ бидний өнгөрсөн хугацаанд бас өдий зэрэгтэй хөрсөн одоо жишээлбэл зарим улс төрчд муу ч гэсэн гэд солигддог. Тэгээд дараа нь одоо жишээлбэл эсвэл сайн байсан ч гэсэн дараачийн хүн гарч ирээд тэр хүнээс илүү тэр хүн буруу хийжсэнийг гаргаж ирч чаддаг ийм систем байхгүй. Тэгэхээр одоо ингэж үргэлжилж явдаг, залхамжтай өөрчлөлтүүдийг хийдэг. Тэгээд тэр дараа нь одоо жишээлбэл зөв байхын тулд хүмүүс бас зөв юм хийхийг бодно. Зүгээр нэг хүн байгаад бүх асуудлыг шийддэг бол энэ хүн бол одоо жишээлбэл ямар амархан эдэрч юу өөрчлөгдөж болохыг бид нар жишээлбэл өнгөрсөн одоо улс төрчдийнхаа түүхээс харахад бол би бол одоо яг харах үнэндээ хэлгээд л одоо энэ хүн одоо жишээлбэл бусад улсуудын загвар шиг энэ хүн байсан бол одоо үргэлжлүүлээд явцсан бол энэ ус олон орон хөгжих юм байна гэдэг би бол нэг ч тийм улс төрч хараагүй. Тэгэхээр ийм нөхцөл байдал, ийм улс төрийн нөөц капиталтай тэгээд эдийн засгийн хувьд ч гэсэн бид түрүүсэн ингээд цөөн хэдэн хүмүүс тэгээд энэ эдийн засаг болон улс төрийн тодорхой сонирхлууд нэгдсэн ийм хүрээнд дундаас одоо жишээлбэл нэг хүн удирдах ийм систем рүү орвол энэ бол тэгээд бидний одоо хувь заяа энэ бол буруу тогтцол. Одоо засгийн газрын яг одоо нийгэмд өрнөд байгаа сэдвэр хоёулаа шууд орчих гэж бодож байна. 14 мега төсөлгээд за засгийн газар гаргасан. За тэрний нэг нь бол энэ ганц мод гашуун сухатын хил холболтын төмөр замын асуудал яг одоо нэг нь хоёр тал бол хуваагдаад ярилцж байна. Ер нь бол энэ төслийг хөдөлгөх ёстой гэдгээр нь бол таавал дэмжиж байгаа шүү дээ. Том зургаар дэмжиж байгаа. Гэтэл одоо хилцээрийн төвшөнд яг гэрээ зурах төвшөнд ингээд ороод ирсэн чинь илүү хятад компаниуд буюу хятад талдаа илүү ашигтай гэрээ ороод ирчихэ гэд байнгын хорооны хилцүүлэг дээр та нэлээд шүүмжлээ шүү дээ. Тэгээд эргүүлээд та жоох ноолуулж ах шүү. Ер нь ингээд болохгүй байгаа сэдвийг яриад эргээд ноолуулахад энэ ноолж байгаа хүмүүс чинь таныг ноолж байгаа хүмүүс чинь нам дотор байгаа л хүмүүс чинь мэт дээ. Ойлгомжтой шүү. Зүгээр том зураг нарах хинлүү ярихаар хиний ярих шиг өндөгтгөр ийм асуудал яриад байна. Зүгээр чимэггүй одоо шил бусад асуудлуудаар би зөндөө юм ярьж байгаа. Тэгэхээр тэр бол ингээд нөгөө эрхэшгүүд хөндөгдөхгүй учраас ингээд чимэггүй одоо тэр бол зүгээр нийтийн эрхэшгийн төлөө учраас хүмүүс ойлгоод ингээд явж байна. Хэний эрхэшиг хөндөгдөд хэний эрхэшиг одоо шил одоо би бол улсын хурлын тогтоолыг л яг тогтоолоор нь л эргжүүлээч л гэдэг асуудал ярьсан. Тэгэнгუთ өөр болонгууд тэрийг хэлсний төлөө миний эсрэг одоо шил видео явуулж ингэж дайрч ийн гэдэг бол нэг
хэсэг бүлгийн л ирэхэ шиг хөндөгдөд байгаа байхгүй юу? Засаг дотор байгаа хүмүүс гэсэн үг үү? Гэхдээ тэгээд одоо энэ шийдвэрийг гаргахыг хүсэж чинь тэгэхээр тийм оруулж ирж байгаа гэдэг чинь тодорхой хэмжээний нөлөөтэй л одоо ийм холбоотой л хүмүүст л байгаа гэж бодож байна. Тэгэхээр энэ бол тэгэл одоо яг видео юу хийж байгаа газрууд нь ойлгомжтой. Тэгэхээр энэ нэг бол явуулъя гэдэг би бол энэ төслийг явах хэрэгтэй гэдгийг дэмжиж байгаа. Би өмнө energy resource бас ажиллаж байхдаа ч гэсэн тэр саналыг дэмжиж ийсэн. Одоо тэрэн дээр бас нэг буруу ойлголтыг бас залруулах хэрэгтэй юм санагдсан. Тэр ерөнхийдөө намайг хаттад одоо 5 7 өгөх гээд тэр батсан ингээд 10 жилийн өмнө та тэр хэлцээсийг төлөөлж байсан байх би өгөх гээд явж исэн мэтэр ингээд буруу юм тийм мэдээлэлтэй байлаа. Тэгээд энэ юу болсон гэхээр 10 жилийн өмнө болохоор энэ төмөр зам одоо барьж байна. Монгол уурхаагаас хэд хүртэл төмөр зам барьж байна. Тэгвэл энэ төмөр зам чинь баригдаж дуусаагүй байна. Тэнгуү тэр үед юу байсан гэхээр энэ богны тээвэр гэдэг энэ чинь маш өндөр үнэтэй болсон байсан. Хил нөгөө нэвтрэлт нь хүчин чадал нь бага. Тэгээд гаргахын тулд ерөөсө янз бүрээр үзээд үлээ үзээд чадахгүй болонгууд за тэгвэл энэ төмөр зам чинь урт төмөр зам чинь орж болоогүй байгаа юм байна. Одоо энэ баригдаад дуустал нь бид нар энэ тэртээ дэргүй энэ богны төмөр зам одоо энэ хил холболтын төмөр зам гэдэг чинь барих юм чинь энийг төрүүлээд барьчээ. Тэр мөнгийг нь Шинхua одоогийн China Energy мөнгөө гаргаад 49%, Монголын талд 51%. Тэр үед болохоор одоо яг энэ 5-7 бүлэг ордоос 3 компани экспортлдог гэсэн том одоо energy resource, Эрдэнэс 5-7, Жижиг 5-7 гэсэн ийм 3 компани. Тэнгууд гуруула тэнцвүүлээд 17%-аар нь энэ 51%-ийг гаргажээ. Тэгээд мөнгөө ингэж хоёр талаасаа нийлүүлж гаргаад Хятадд бас одоо дийлэнх юм өгчихгүй Монгол нь 51% авчээ. Тэгээд энэ төмөр зам хилээс уурхаагаас хил хүртэл баригдаад ирэх хүртэл нь энэ төмөр замаа бариад ашиглалтанд оруулаад бид нар ашиглажээ. Энэ төмөр замаа ашиглалтанд оронгууд хил холболтын төмөр замаа ингээ хүлээлгэж өгөөд бүтэн болгоод ингээд явчих гэдэг тийм санал тавьж ирсэн байхгүй. Тэр өөрөөр хэлбэл тэнд бол зүгээр төмөр замаа богино хугацаанд барьж ашиглаад өөрсөндөө ашигтай байгаа. Тэр нь угаасаа ашигтай төмөр зам байхгүй. 1-2 жилийн дотор л баг одоо тэр ийм үнэтэй тээвэр машинаар хил нэвтрэлт нь хүчин чадал тийм бага үед бол өндөр үнэтэй хийжсэнээс төмөр зам бариад хөрөнгө оруулалтаа маш хурдан өчгөр ийм төсөл байсан. Тэгэхээр одоогийн нөхцөл чинь бол тийм нөхцөлтэй байсан. Өөрөөр Монголоос ямар ч мөнгө гарахгүйгээр дээр нь одоо жишээлбэл Хятадд ямар нэгэн хөнгөлөлтөө нүүрс өгөхгүйгээр ийм нөхцөлтэй байсан байхгүй. Тэгэхээр нэр яаган болсон. Би одоо тэр мөрийн сүүлдээ би чинь нэг хаглаанд ороод тэгээ ер нь бол жоохон ингээд хөндөрцөн маягтай тэр үед үйл ажиллагаанд борд мордод нэг оролцох төдийсэн. Тэгээд тэгээд ягаад ч юм тэгээд тэр юм болцсон бэл. Тэгээ яг одоогийн төмөр замын хувьд бол мэдээж тэр өнцгөөс харуул яагаад 200 гаруй сая тонн чинь хямдралтай өгөх гэдэг гэдэг асуултууд жишээл байгаа байхгүй. Гэтэ би тэрийг бол ерөөсөө яриаггүй. Гол нь улсын хурлаар жишээл улсын хурлын гишүүдийн дийлэнх олонх нь яриад шийдсэн асуудлынхаа хүрээндээ л энэ засгийн газрын хэлцээрээ хийгээч. Тэнд байхгүй юмыг нөгөө талдаа давуу тал болгосон имийг битгий нэмээч. Ягаад гэвэл би өмнө ингээд үнэгүй жишээлбэл бариад ч юм уу энэ манайхаас ямар нэгэн бид нар өөрсдөө мөнгө гаргаж байгаа байхгүй. Монголын тал одоо энэ хил холболтын төмөр зам дээр чинь ятаас ямар ч мөнгө угаагүй. Тэгээд тэрнийхээ төлөө бид нар ингээд хямдралтай нүүрс өгнө гэдэг ийм гэрээ хийхээр нөхцөл ороод ирчээ. За энэ чи эсэргүүцэхгүй. Тэгээд энийг та өөртөө илүү боломж болгож ашиглаарай гэсэн чинь буцаад нэмээд нөгөө талдаа өгөөд байгаа учраас тэгээд тэгж хэлсний төлөө ингээд дайраад ахаар энийг яг тодорхой бүлгэл байна. Тэгээд эрх ашууд нь хөндөгдөд байна. Бас өөр юм том улгай юм байгаа юм биш үсттэй гэдэг юм хардл төрхөөрл тийм л бушуухан байгуулчил гэсэн л юу. Одоо энэ улсын хурлаар хэлцэх багтай энэ гэрэг. Одоо засгийн газар саяын одоо дийлэнх олонхоор баталсан тэгээд тэрүүгээр гэрээ хийх бах хэлцээр хийх бах. Тэгээд хэлцээрээ сойрхон батлуулах гэдэг байдлаар орж ирэх бах. Улсын хурлд орж ирэх бах. Тэгэхээр таны одоо саяны шүүмжилсэн тэр хэсгүүд бол засагдахгүйгээр батлагдаад явчлаа гэж харж болох уу? Үр дүн. Би бол одоо тэгж өөрчлөлтийн оруулахад хэцүү юм байна гэж л тухайн сайд ярин ойлгосон. Тэгэхээр гол юм болохоор бидний зорилго хил холболтын төмөр зам гэж одоо улсын хурлын тогтоол дээр ирсэн. Тэрийг хил холболтын төмөр замын эдийн засгийн өрөөгөөжийг хангахын тулд нүрсний гэрээ хийж болж гин уурхайтай холбоотой асуудал ярьж болж гин гэдгийг нь окей гэд явцсан байхгүй. Тэгэнгүүт одоо болохоор
Тэр нөгөө нэг хил холболтын төмөр зам нь зүгээр ийм нүүрсний гэрээ хийсний шагнал маягтай ч юм уу. Нүүрсний гэрээ хийвэл, уурхаан гэрээ хийвэл холболтын асуудал ярина. Тэр хоёрыг ярихгүй бол хийхгүй шүү гэдэг байдлаар яриад ирэх чи агуулгын хувьд шал зөрчиж байгаа зү. Тэгэхээр бид нар нөгөө хэлэлцээрийн төвшөнд хангалттай бас өөрсдөө ашигтай төвшөнд бол гэрээгээ хэлэлцэж чадаагүй байна. Хятадын тал магадгүй ингэсэн бол яах вэ? За одоо танах ингээд олон жилийн холболтын асуудлыг ярьлаа. Одоо биднэрт бол та үүнээс өөр найраа байхгүй. Яг энэ манай энэ тавьж байгаа шаардлагыг биелүүлэхгүй бол энэ хил холболтын асуудлыг шийдэхгүй гэсэн бидний шахаанд оруулсан гаргалгаа байсан байл яах вэ? Гэхдээ яг наад асуудал чинь түрүүн ярьсан сэдвтээс уялдчаа. Бид нар яг эцсийн хэрэглэгч бидний экспортын бүтээгдэхүүнийг хэн хэрэглэж ийн гэдэг зах зээлээ сайн ойлгохгүй бас болж байгаа. Хятад тэгэхээр ингээд бүтнээр нь томоор нь гэж харж үзээд байгаа. Тэр хил давуулаад хашаа давуулаад хаяхад цаашаа босд асуудал надад хамаагүй гэж одоо ойлголттой цаана юу болоод байгааг ойлгох хүсэл байхгүй. Тийм болохоор одоо жишээл яг наад асуудал чинь гарч ирж байгаа. Яг хятад гэдэг чинь өөрөө юу вэ гэдэг одоо зүүмлээд харуул эн чинь бас асар өөр болгон зах зээл байгаа шүү. Хятадын талд одоо жишээл хоёр юу Шинхua China Energy гэж одоо компани одоо нүүрсний тээвэр хийдэг цахилгаан станцуудтай учраас тэд нэр тусдаа өөрийн төмөр замтай төмөр замын яамны төмөр зам гэж тусдаа өөр төмөр зам эсвэлжээд хамгийн өргөн гангийн үйлдвэрүүдэд хүрдэг одоо төмөр зам бол юу төмөр замын яамныхын төмөр зам байхгүй. Анх хэлж энэ одоо хил рүү очиж байгаа төмөр замыг төмөр замын яамны төмөр замын яам бас 50% хувилбар байсан. Шинхua 50% хувилбар байсан. Тэгээд энэ Монголын засгийн газар эсвэлдлээрээ ингэж явсаар байгаад Шинхua 50 болцоо боломжийг олгоцсон. Хэрвээ жишээлбэл бид нар ухаантай ч юм уу ингэж зөв ойлгоцоо явсан бол төмөр замын яамныхын төмөр замыг тавьчууд төмөр замын яамны эрх ашиг нь Шинхуагаас өөр байхгүй. Шинхua бол аж ахуй нэгж одоо хятадын компани болгонд төр гэсэн үг биш. Эн чинь бол тусдаа бие даасан одоо сонирхолтой. Тэгээд төмөр замын яам энэ хоёр чинь хоорондоо ачаан дээр одоо асуудал үүсдэг, зөрдөг асуудлууд байгаа. Тэгээд хэрвээ бүтэн зургаар нь үзвэл энэ гарч байгаа нүүрсүүд чинь бүгд хятад руу явж байгаа шүү дээ. Тэр чинь одоо тэгээд энэ нүүрс их байх нь хятадд л хэрэгтэй шүү дээ. Энэ төмөр замын хурдан л барих хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэрийг заавал одоо шүүлэл нөгөө барихгүй бол гэрээ хийхгүй бол барихгүй гэдэг тийм эрх ашиг хятадын тал байхгүй байхгүй. Тэгэхээр яг хөө энэ өөрөө ингээд өөр улс руу явдаг ч юм уу ийм цалаа зам байгаад за яах вэ хөө шийдчихвэл шал өөр. Чин энэ төмөр зам нь өөрөө ашигтай бүх банкуд санхүүжүүлээ гэдэг энэ хил холболтын төмөр зам чинь этгэн жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөгчнө. Тэгээд гарч байгаа нөхцөлд нь бүгд л хятад руу явна. Тэг чин энийг одоо стратегийн хувьд бодлого болгож ашиглах хэрэгтэй байтал тэрийг тэгж ашиглаагүй. За тэрэн дүүч гэж бод ядаж улсын хурлын тогтоолын хүрээнд гээд тэрэндээ биш явчихаар болохгүй байдаг. Энэ төмөр замын хамгийн гол бас ач холбогдлынх нь нэг нь эрчим хүчний нүүрс. 5-7 орд чинь өөрөө дандаа коксч нүүрс биш байхгүй. Тэгээд энэ олборлыг хийн тулд асар хэмжээний эрчим хүчний нүүрс олборлож байгаа. Тэр нүүрсийг жишээлбэл ингээд газар дээр байсан юмуудыг гаргаж хөрсөн дээр овоолж хайчаад тийм чинь агаар салхинд хийсэд ирэхээр энэ эрчим хүчний килокалори өндөртэй шүү дээ. Салхины энэ үрэлтэнд энэ чинь гал үүсдэг, гал гардаг байхгүй. Тэгээд тэр юмуд чинь шатна, тэр аюулгүй байдал, орчин энэ хэмжээ чинь ингээд 80 сая тонн гаргаад байна гэж чинь тэрийг чинь гаргахын тулд жишээлбэл хэдэн сая тонны хөрс суултын ажил хийж байгаа. Хэдэн сая тонн эрчим хүчний нүүрс тийм ч овоолж байгаа байхгүй. Тэгээд энэ төмөр замын гол зорилго ач холбогдлынх нь бол энэ төмөр зам орчвол эдийн засгийн хувьд өрсөлдөх чадваргүй өөрөөр хэлбэл машинаар явхаар эрчим хүчний нүүрс хятадын нүүрсд өрсөлдөж чадахгүй болчиход байгаа. Тэгэхээр өртгөө буулгаж энэ эрчим хүчний нүүрсүүдэд хятад руу явуулах хэрэгтэй. Тэгэнгүүт тех боломжуудаа жишээлбэл гэрэн дээрээ уулна улсын хурал дээр ярьж явах үедээ бол энэ дотор орцсон байгаа гэсэн мөртлөө гэрэн дээрээ тийм юмнууд нь байхгүй зүгээр тийм нэмэлт байдалтай боломж олдвол яг хуу эрчим хүчний нүүрсийг чинь ингэнэ гэсэн байдалтай л гэрээ орцсон байлаа. Тэгэхээр яг зүгээр том зургаар нь харуулаас яг бидний нийтлэг эрх ашиг урт хугацааны одоо эрх ашигт нийцэж гин үгүй юу. Тэгээд шалтгаалахаараа болохоор хятадууд ингэж чинь хятад гомдож чинь гэдэг асуудлууд яригадаад байгаа. Гэхдээ яг одоо жишээлбэл одоо гомдгоо хурвал одоо жишээлбэл энэ үтгэл өөр асуудал байна. Гэхдээ хятад бол зөөхөн эрх ашигуд язгуур том гүрэн учраас бидний нэг жижигхэн юм дээр нэг юм нүүрсийг нь энэс болоод авах байлээ тгий гэдэг асуудал биш. Ер нь бол язгуур эрх гэвэл манайтай хувилдах юм бол маш зөөхөн байгаа. Одоо далаа ламтай холбоотой том асуудал болгоос. Тэрнээстэй холбоотой хил нэвтрэлттэй холбоотой асуудлууд бий болдог. Манай дарга нар очиод далаа ламтай уулзаад очихоор асуудал болдог. Ийм л асуудал болсон болохоос ер нь бол бидний нэг тэгж нэг одоо
яагаад тэгээд нэг жижиг асуудал руу ороод тийм асуудал байхгүй. Тэгэхээр тэр асуудал үүсгэхэд тэрнгүй тэр асуудлаа шийдэхгүй бол одоо юу тэр байтугай юм болно л да. Саяны шийдвэр хувийн эмчлэхэн тэр нь нөлөөлөх одоо нүрс зөөдөг бас том аж ахуй нэгжүүд нэлээд байна шүү дээ. Яг хөө мэдээж юу яана л да шууд нөлөөлнө. Юу төмөр зам хил холболтын төмөр зам нь одоо ингээд давуу тал юу энэ нэг компанид илүү давуу талтай болчихж штэ. Хятадгүй China гэж. Тэгэнгүүт тийшээ одоо нэвтрэх зардал нь хямдхан учраас нөгөө талдаа давуу талтай болчихно. Тэгэхээр энэ компанийн хувьд бол илүү зарах боломжтой гэсэн үг. Өрсөлдөх чадвартай учраас манай нүрс чинь болохоор бас нэг юм бодлого нь өөрөө түүхийн нүрс голдуу их учраас юу бид нар эцсийн хэрэглэгчтэй зарч чаддгүй дандаа худалдааны компани зардаг. Өөрөөр хэлбэл тэр худалдааны компани авсан худалдааны компаниуд нь очиод эцсийн хэрэглэгчдэр өрсөлддөг. Тэгэхээр их гарах тусмаа хоорондоо өрсөлддөг. Манай нүрсний зах зээл одоогийн байдлаар түүхийн нүрс гаргаад байвал хятад манай зах зээл биш энэ ганц модны бонд манай зах зээл болчих жоох. Тэр чинь өөрөө хэмжээтэй хоорондоо өрсөлдөн тэгээд ингээд том болоход аягүй хэцүүтэй. Тэгэхээр яг хуу энэ өрсөлдөх чадвар тээврийн хувьд давуу талтай болчих учраас нэг компани тэрийг монополдож ингээд барих болцоог одоо олгочих чинь. Тэнгууд одоогийн байгаа тээврийн компаниуд одоогийн байгаа уурхайн үйл ажиллагаануудыг бас энэ нурс сол руу шахах одоо нэг компани руу шахах юм одоо эдийн засгийн юм хөшүүр бий болчих чинь. Тэгэхээр одоо байгаа шин тээвэрлэлийн одоо тэр 200 эдэн сая тонн үрснээс гадна одоо байгаа одоо ши тээвэрлэлт хийж байгаа компаниудын хувьд ч гэсэн тэр уурхайн үйл ажиллагаанууд төр ч гэсэн нөхцлөө тулах болцоонууд нэмэгдэж байна. Тэгэхээр ийм нөхцлөөр одоо аваад заруул зарна болохгүй гэдэг чинь. Тэгэхээр өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт хийсэн машины жолооч нар зөндөө шүү дээ. Тэнцээ ажил амьдралаа зөлж जैन. Тэгэл нэг одоо баг ажил тэнцээ бол ер нь бол хүний одоо яснаас бол гажууд одоо хэцүү амьдарч байгаа шүү. Тэнцээ өдөр чинь машиндаа амьдрал тэгэл хүлээгээл хоол унд байхгүй, наад захын амьдрах орчин байхгүй. Ингээл тэнцээ хамаг мөнгөө хийгээд нэг машин авцсан, хэдэн машин авцсан ийм хүмүүс байна. Зарим нь одоо том устарч дүртэл тэнд одоо хөрөнгө оруулаад хийцэн тийм юмуд бас байдгийн гэсэн. Тэгэхээр яг энэ одоо юунууд бол үйл ажиллагаанууд бол хятадын компаниуд л илүү дам гайлах байр суурьтай болно гэсэн үг л дээ. Одоо таад маань нэг урдан дотор ерэн сууж байгаа шүү дээ. Одоо саяны ингээл маргаан явал яг хоорондоо бараг л зарим нэг өрөө хажуудаа байгаа. Хоорондоо шууд уулзаад энэ асуудлуудаа ярих тохиолдол ер нь хэр гарах вэ? Одоо болохоор ингээд хэвлэлээр хоёр талд ингээл бие биенийг ноолж эхэлж шүү дээ. Шууд сахан нэг урдан дотор сууж байгаа юм чи уулзаад ярилцаад учраа олцсон гэдэг асуудал ер нь хэр байдیں۔ Практик дээр юу юм бэлээ? Гişүүд чинь бас айгүй би төсөвдөр харахад би юу чамайг дэмжиж байгаа. Гэхдээ гээд жишээлбэл одоо жишээлбэл намын стресс сахилга бат шиг тийм үү бас тийм асуудлууд байдаг учраас нэг хүмүүсүүд нь бол ингээ ойлгоод идэг мөртлөө коноп дарахтал тэр конопчин гэдэг чинь конопчин шийдвэр байхгүй. Тэр шийдвэрийг би дааж гаргаж чадж гин үү? Өөрийнхөө жишээлбэл итгэл үнэмшил өөрийнхөө авсан мэдээлэл төр үндэслээд өөрөө гаргаж чадж гин үү гэдэг л асуудал байхгүй. Тэрийг одоо конопчин хэрвээ ямар нэгэн бүлэг нөлөөч юм уу яг би даасан байдлаар үндсэн хуулийн тэр зарчим ард түмний төлөөлөх гэдэг өргөсөн тангараг гэдэг юм уу да тэр зарчимдаа биш байвал одоо өөрөөр хэлбэл өөр хүч нөлөөлөлөө тэр конопид харуулж ивэл конопчлох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр гişүүдэд ярих бол нэг тийм нэмэр байхгүй юм билээ л дээ. Тэр бас нэг хөөрхөн улс төр үе явд юм ба шүү дээ дотроо тий. Окей. За одоо сая яг төмөр замтай холбоотой асуудлууд дээр нэлээд та ойлгомжтой бүрэн бие хариулт авчлаа гэж бодож байна. Ямар ч энэ гэрээ болдгийг явдгаараа яваад баг улсын их хурал дээр сая ярих нь баталж таарах юм шиг байна гэж ойлголт авлаа. За гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ 14 мега төсөл одоо саяны ярьсан төслүүдийн нэг хэсэг бол тэртээ дөрөв Монголд л ер нь ямар нэгэн байдлаар валютын нөөцийг нэмэгдүүлэх Монголд л ашигтай юмыг л том зургаараа бол ярьж байгаа тийм. Тэгэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт дээр таны байр суурь нь ямар байдаг вэ? За ямар талаас нь асууж байгаа юм гэхээр за одоо жишээ нь жилийн өмнө хаа хөрөнгө оруулалтын тухай хууль яригдсан. За энэ хөрөнгө оруулалтын Монголд ер нь хөрөнгө оруулна гэдэг чинь асар хүн цолтолтой маш их зөвшөөрөл авдаг. Тэгээд нөгөө гадны хөрөнгө оруулагч итгэлцэл байхгүй болсон гэл. Тэгээд жилийн өмнө энэ хөрөнгө оруулалтын хуулийг ярьжсэн хүн маань хөрөлөө батар сайд ассан баг хятадаараа дуудулсаар байгаа саяны сонгуулиар өвдөг шороодох шиг болсон. Тэгэхээр Монголд ер нь энэ хөрөнгө оруулалт яриад энэ ажлыг явуулъя гэдэг хүмүүс нь юм хийдэг хүмүүс нь ер нь унчаад идэг юм шүү. Ер нь бол тэр хүмүүс л ер нь хамгийн сүүлд эцсийн дүндээ нэг хараараа дуудулсаар байгаад
ямар нэгэн гацаагч ч гэдэг юм уу янз бүрийн нэр зүүсээр байгаад ингээд улс төрийн карьер нь дуустдаг бас жишг байгаад байна л та тийм. Тэгэхээр та жилийн өмнөх энэ хөрөнгө оруулалтын гэрээ яагаад унчив? Бид нэр ер нь цаашдаа дахиад энэ хөрөнгө оруулалтын гэрээ улс одоогийн байгаа парламент дээр нь орж ирэхээр байна уу? Ер нь сайжруулах шаардлагатай гэж та харддаг уу? За яг эдийн засгийн өсөлтийг хэмждэг ер нь одоо гол үзүүлэлт бол дотоодын бүтээгдэхүүн гэдэг нь шүү дээ. Тэгэхээр дотоодын бүтээгдэхүүнийг тооцдог одоо бүрдэл одоо эзэн хэрэглээний аргаар нь тооцоод нэг 5 юм гол одоо өөр нөлөөтэй. Эхнийх нь хувийн хэрэглээ. Өөрөөр хэлбэл иргэд ингээд хэрэглээ нь одоо шил хадгаламжаас мөнгө гаргаач юм хэрэглээд ч юм уу эсвэл одоо үйл ажиллагаанд зарцуулаад байвал ирээдүйд итгэл өндөр өнөсөө шүү дээ. Тэгээд байвал эдийн засгийн өснө. Дараагийнх нь бол засгийн газрын хэрэглээ. Өөрөөр хэлбэл төсвөө нэмээд байвал төсвийн хэрэглээгээр худалдаа авалтууд хийгээл төсвөөс одоо том хөтөлбөрүүд зарлаад ч юм уу. Тэгэхээр одоо шил бизнесүүд нь ажил өгөөд байвал 3 дугаарт нь бол хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалтын хэмжээ өөрөөр хэлбэл гаднаас ч юм уу эсвэл хадгаламж тодорхой хэмжээ ингээд эдийн засаг төр хөрөнгө оруулалтууд орж ирээд байвал 4 дугаарт нь экспортын хэмжээ нэмэгдвэл 5 дугаарт нь импортын хэмжээ багасвал тэгэхээр ийм хүчин зүйлүүд нийлж эцсийн хэрэглээний аргаар одоо жишээл дотоодын бүтээгдэхүүнд ингэж гаргадаг. Тэгэхээр одоогийн явж байгаа загвар болохоор эдийн засгийн өсөлтийн голдуу юугаар засгийн газрын одоо хэрэглээ буюу энэ төсвийн тэлэлт дээр явах ийм сонирхолтой. Дээр нь экспортын нэмэгдүүлэх. Тэгээ экспорт маань өөрөө солонгорсон биш. Тэгээд нийт хүртээмж багтай иймэрхүү салбар байгаа учраас одоо хүн болгоно ингээд наалдаж чадахгүй байгаа. Тэгэхээр энийг одоо сая ингээд төсвийг жоохон таньчлаа 37% байсныг нь 37% тэнцүү төсөл орж ирснийг нь дотоодын нийтийн 35% хүртэл сая болгоод буулгацсан. Гэхдээ энэ бол одоо өмнөхөөс нэмэгдсэн байгаа. Тэгэхээр энийг энэ буулгаснаас гадна одоо нэг зарчмын шилжилт болсон нь болохоор төсвийг алдагдaltaгүй байх гэдэг ийм горимд ер нь цаашдаа явъя гэдэг ийм одоо бодлого руу шилжиж байгаа. Тэр энэ нь буцаад энэ нөгөө хөрөнгө оруулалт гэдэг хэсгийг дэмжихгүй бол энэ нөгөө эдийн засгийн өсөлтийг сая ингээд том өсөлтүүд хийнэ гэдэг байгаа. Нэг хүнд ногд бүтээгдэхүүний 10,000 төгрөг гэдэг байгаа. Экспорт маань бид нар ч үл хятадд хангалттай нүүрсээ ч юм уу зэсээ экспортлж чадахгүй бол байх эрсдлүүдс байгаа учраас хөрөнгө оруулалтаа нэмэхээс өөр аргагүй болчих. Тэгэхээр энэтэй холбоотой бодлогын шилжилт хийхээс өөр аргагүй болж байгааг санагдаж байна. Тэгээд сая бас ерөнхийдөө хэлжсэн засгийн газрын хуралдаан дээр тэр Бахрейны эдийн засгийн хөгжлийн зөвлөл гэдэг туршлагаас бас ярьсан байлаа. Тэгээд Сингапур ч гэдэг юм уу ийм улсуудад энэ эдийн засгийн сайжруулахын тулд EDB гэдэг одоо Economic Development Board гэдэг ийм бүтцүүд ажилладаг юм билээ. Тэр нь юу гэдэг гэхээр гол нь татварын орчнуудын хөрөнгө оруулагч таатай орчнуудыг сайжруулдаг. Дээр нь юунуудыг энэ бизнес ихтэй холбоотой үйл ажиллагааны зардлуудыг багасгадаг. Тэгэхээр дэд үтстэй холбоотой ч гэдэг юм уу, хүн хүчтэй холбоотой ч гэдэг юм. Тэгэхээр энэ хөрөнгө оруулагчдын хувьд бол орж ирээд үйл ажиллагаа явуулахад тэр зөвшөөрлөн асуудалгүй татварын орчин сайн. Одоо жишээ Бахрейн дээр гэж бол хүн амын орлогын албан татвар болон компани орлогын албан татвар 0. Тэр булангийн орнууд дээр харьцуулахад одоо амьдрах зардал нь хамгийн бага. Байрны түрээс нь ажилчдын юу хийсэн ч юм уу, үйл ажиллагаа явуулахад маш бага. Тэгэд иймэрхүү бага байж ич хөрөнгө оруулалтыг татдаг. Жишээлбэл Бахрейны хувьд бол яг ийм ойл газрын тус газ дээр ийм суурилсан ийм эдийн засгийн гол хувийг эзэлдэг байсныгаа тэрийг 40 орчим хувь эдийн засгийн бараг тал орчим хувийг эзэлдэг байсныгаа 10 хэдэн хувь болтон буулгасан. Өөрөөр хэлбэл босод салбаруудаа санхүүгийн салбарч гэдэг юм уу ингээд босод салбаруудыг дэмжиж тэр нөгөө солонгоруулна гэж бид яриад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ солонгоруулалтанд бол яг энэ хөрөнгө оруулалт чухал болчихж байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтын татахын тулд одоо ийм татах зүйл хэрэгтэй. Одоогийн байдлаар тэр өнгөрсөн оны жил оруулж ирдэг хөрөнгө оруулалтын хувьд татах юм юу ч байхгүйсэн. Тэгсэн тэрэн дээр асуудал үүсчин. Татна гэдэг нь одоо шүү би хэлж Бахрейн жил ингээд татвар 0 байгаа биз дээ. Босод улсуудын хувьд бол ингэж татдаг. Хүн хүчний хувьд жишээл Сингапур гэж гаднаас ажилтан авахыг одоо зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл хүний нөөц нь хангалттай биш учраас тэгэл одоо жишээлбэл care industry гэж штэ одоо тэнд бизнес очиж хийж байгаа хүмүүсүүд нь гэрийн үйлчлэгчүүд нь хүртэл бүгд л ингээд одоо Филиппин одоо хаанаас үт ингээд чөлөөтэй тэр үйлчлэлээ дид үтсүүд нь бий болоод байж идэг. Дуртай хүмүүсүүд нь ороод очиж ажиллаж болдог. Иймэрхүү орчнуудыг бий болгодог. Тэгээд яг иймэрхүү байдлаар одоо эдийн засгийг хөгжүүлэх гэвэл хөрөнгө оруулалтын хуулийг илүү сонирхолтой байлгахаас арга байхгүй. Тэгээд нэгдүгээр, хоёрдугаар бидэд ер нь ингээд бас
лист гэдэг шиг харт хамаг гэдэг шиг тодорхой хэмжээнд бидний хувьд бол хөрөнгө оруулагчдын хувьд бол ер нь жоохон ихтгэл алдсан юм байна. Одоо жишээлбэл зөндөө ингээл гадаад хөрөнгө оруулагч татах гад ч юм уу одоо ингээд өнгөрсөн зүг бод тоо харахад бол оюутлагоос хойш бол бүгд л оюутлагаар бид нар нөгөө MMC-г IPO хийж явах үед бас дараа нь ч юм инвестор колын хөрөнгө оруулагч нартай уулзт ихэд гол ярьдаг юм бол биднийг биш оюутлагыг ярьдаг гэсэн. Оюутлогоо ямар шүү одоо жишээлбэл одоо байдалтай байна асуудлууд нь яаж вэ? Ягаад гэвэл тэр нөгөө хөрөнгө оруулагчдын одоо гадаад хөрөнгө оруулагчдын ерөнхийдөө бол хэдхэн том фандууд байгаа. Тэд нар чинь бол ингээд харахаараа нэг төсөл гэж харахгүй Монгол гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр Монголын эрсдэлгээд харахаар за Монголд төрүүлж оруулсан хөрөнгө оруулагч нар хэн байна? Тэд нар ямар асуудалтай байна гэд хардаг. Тэгэхээр одоо жишээлбэл бид нэг төсөл биш ер нь бол бүтнээр нь улсаараа харж цаана нь бол ингээд хөрөнгө оруулалтын чинь нэг гараараа алгатчаад нөгөө гараараа өрөөдрийгээд бас байгааг яг тиймэрхүү харагдаж байхгүй. Яг энэ нэг дунтлын ингээд энэ төслүүдийнх нь юуг нь авчвал цаана нь одоо жишээл би одоо юу гэдэг Канадын тэтгэврийн сан байлаа гэж бодоход оюутлогоо хөрөнгө оруулалт хийсэн. Тэгэхээр оюутлогын асуудал нь шийдэгдэхгүй татврын маргаантай гэдээ яваад иддэг. Тэгснэ энэ талтаа жишээлбэл би одоо юу гэдэг нэг юм гангийн үйлдвэр барих гэсэн юм аа одоо стогоо явуулна одоо стогоо одоо ямар нэгэн асуудал байхгүй гингүүд энэ хүн жишээлбэл дээр ирээд ийм гуйхаар чи энэ асуудлаа шийдэхгүй бол яг энэ завсрын юм цаана нөгөө хэд л байгаа байхгүй хөрөнгө оруулагч нар. Тэгэхээр миний бодлоор энэ одоо байгаа хөрөнгө оруулагчдын асуудлуудыг шийдэхгүй бол энэ маргаан байдаг бол маргаанаа шийдээ нэг талд нь гарахгүй бол энэ асуудлуудыг шийдэхгүйгээр бол хөрөнгө оруулагч орж ирэхгүй итгэл төрөхгүй. Тэгээд гадуур дотор одоо энэ асуудлуудыг шийдэхгүй байж тэгээд гоё төсөл яриад бол ямар ч үр дүн байхгүй. Тэгээд цагийн гарц болно. Тэгэхээр ийм үнэхээр яг саяын хэлдэг энэ эдийн засгийн өсөлтөд хангай хөрөнгө оруулалт нь гол одоо хөшүүрэг болно гэж бодож байгаа бол зарчмын хувьд өөрчлөлт хийхгүй бол түрүү жилийн орж ирдэг шиг тийм зүгээр юм тэнд бол яг тэрийг уншаад хөрөнгө оруулагч хүн орж ирэх тийм ямар ч сэтэл төрөхгүй тийм л хөл байсан л да. Тэгэхээр яг тийм юм дээр асуудал эсэргүүцэлтэй тулгарч чинь гэдэг эсэргүүцэлтэй гэдэг чинь бас өөр асуултын тэмдэг. Тэр чинь саяын одоо ингээд хэсэг бүлэг рүү дайрж байгаа юм шиг бас л зохион байгуулалттай. Тэгэхээр ямар санаатай байгаа улсыг одоо жишээл өгжүүлэхгүй ч юм уу эсвэл тэр нөгөө нэг эдийн засгийн өсөлтийг төсвийн хэрэглээ зардлаар нэмэгдүүлэх тийм сонирхолтой өөрөлдвөл төсөв томрох тусмал түрүү чи яриад байдаг хятадын загвар гэдэг байгаа шүү дээ. Төрийн одоо мөнгөөр эдийн засгийг өсгөн одоо тэгээ тэрийг устдar шийдэж ч юм уу хүний амьдрал чи ядуу байна би чамайг ингэж туслая чиний юм чи ингэж шийдээ. Гэхдээ яг үндэ бол тэрийг бол эрх мэдэлд ойрхон хүмүүс л тэр одоо боломжуудыг илүү хүртдэг учраас зүгээр ингээд косметик юм уу да гоё лейбл гоё гарчиг тавиад яг нөгөө хүртдэг тийм боломж өгөхөр чи мэдээж ойр орчных нь хүмүүсүүд нь л авч ашиглана. Тэр бид нэр тэр боломжоо одоо мэдээлэлд ойрч гэдэг юм уу эрх мэдэлд ойр дотны хүмүүс тэр нийтэд болгосон боломжийг төрүүлж эдэлдэг ашигладаг юмнуудыг хаагаагүй тийм хүмүүст хариуцлага тооцдог систем бий болоогүй үед бол тэгээд ямар ч худлаа лооцсон болол тусна л та. Тэгэхээр одоо жишээл өнгөрсөн жилүүд авилгалтай тэмцэнэ тэргээд ярьсан. Тэгээд яг бодиттой үр дүн бол одоо яг үндэ жишээлэл одоо тийм тодорхой юм ерөөсө харагдахгүй шүү дээ. Бид нар чи авилгалын индексээр 11 байр ухарцсан явж байгаа юм л шүү. Тэгэхээр одоо үр дүн нь бол бодитоор бол сайн харагдчихгүй байна л гэсэн үг шүү дээ. Тэгээд таны ярианаас бол нэг зүйл бол маш товч өгөө тодорхой гарч ирж байна. Тэр нь төр өөрөө хамгийн том санхүүжүүлэгч болчиход байна гэд. Тэгэхээр энэ төр өөрөө хамгийн том санхүүжүүлэгч болоод байгаа системийг сайжруулахын тулд гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэх хэрэгтэй байна. Экспортоо ямар нэгэн байдлаар нэмэх хэрэгтэй байна. Төр өөрөө эдийн засгийг солонгоруулах, төр өөрөө эдийн засаг руу ямар нэгэн байдлаар мөнгө оруулдаг. Тэр урсгалыг хааж ээж нөгөө зэрэгцээгээр хувийн хвшилчин дагаж хөгжиж ээж энэ тэнцвэр чөлөө тудалдааны хэсгээр орох гэдэг шүү. Тэгэхээр энэ дунд экспорт гэдэг та нэгэн дурдсаных би Евразийн эдийн засгийн холбоонд бид нар чинь сая 11 сард чөлөө тудалдааны төр хэлэлцээр хийх гэж бас үзээд тэр нь бүр гишүүнээр ч элсэх биш яг үүндээ бол 3-5 жилийн төр хэлэлцээрийн төр чөлөө тудалдааны төр гэрээний асуудал яригдсан юм байлээ. Тэгэд бас л ард түмний тодорхой нэг ашиг сонирхлын бүлгийн юунд ороод хувийн хвшлийнхэн ч нэлээд бас дургуутч хүлээж авах шиг болсон. Тэрэн дээр таны байр суурь юу вэ? Дахиад ингээ хэлцээр нь хойшлагчлаа л та. Уг нь бол экспортоо бид нар нэмээд энэ худалдаагаа гадаад худалдаагаа сайжруулж ивэл яг таны хэлээд байгаа шиг энэ төсвийн гадуурх орлого гэдэг дахиад нэг бидний хүсэж байгаа зүйл чинь хөгжих юм шүү. Тэгвэл тэнд дахиад нэг юм
айдас байж тээ. Гэтэ тийм ер нь бол гадагшаа бид нар илүү сайн мэдээлэлтэй л болох хэрэгтэй. Гадаад гэхээр гадаад, хятад гэхээр нэг юм ерөнхий том бидний тогтцсон толгой дотор бодсон шиг ч юм уу. Одоо эсвэл одоо Оросын албаны ус гэхээр тогтцсон ойлголт ч юм уу. Бид нар ингэ зүүмэлж яг тэр экспертүүд одоо шилбэл яг тэр усаар нь ч юм уу дагнцсан ийм хүмүүсүүдээ сонсох хэрэгтэй юм бэл. Тэгэхээр бид нар ингэ сэтгэлийн хөдлөлт ч юм уу ерөнхий ийм байдлаар биш. Тэгэхээр яг тэр асуудал дээр бол судлаач нар нь тодорхой хэмжээнд судлаа хийгээд одоогийн одоо явж байгаа хэлцээрийн түвшин бол Монголын аж ахуй нэгжүүдэд тэнцвэртэй тийм эрх ашигыг хангах түвшинд биш байна. Тэгэхээр энийг сайжруулах хэрэгтэй гэдэг асуудлууд судлаач нар нь тавьсан юм бэл. Тэр нь бас зарим нь ил болгож болохгүй асуудлууд байдаг. Заримдаа хөршүүдийн асуудал болдог учраас тэрийг илүү тодорхой болгоод явахгүй бол бидний сэтгэл хөдлөлөөр ингээд шийддэг. Одоо яг дотроо бид нар нэг юм сэтгэл хөдлөлөөр асуудал шийдэж штеп. Тэгэхээр гадагшаа харж байгаа юм дээр бол жишээлбэл хятадыг бол хятадыг судалдаг судлаач нар нь хятадын эдийн засаг тэр эсвэл тухайн бүтээгдэхүүнийг ойлгодог ийм хүмүүсүүдээ сонсдог. Хятад энэ Евразиа гэвэл яг тэрийг судалдаг хүмүүсүүдээ сонсохгүй бол дотроо бид нар нэг ийм одоо жижиг янз бүрийн асуудлууд одоо ингээд нөгөө хаврын уралдаа ингээд одоо ингээд талцж штеп. Энэ бол бид нар мэддэг юм аа бол ингээд өөрсдөө өрөөнд ярьж байна. Цаашаа гараад ирэхээр эн чи экспертийн бид нар мэдлэг хэрэгтэй. Тэгэхээр энийг илүү судалж яриач. Тэгээд аж ахуй нэгжүүдийн хувьд бас байр суурийг илэрхийлж гин гэдэг чинь ашиг нь хөндөгдөд байна. Тэгээд нөгөө талдаа энэ талд нь болохоор бид түрүүнээс нөгөө нэг салбарын бас бүтцийн асуудал байна. Мөнгө олдог том салбарууд нь цөөхөн одоо паблик болоогүй учраас олон нийтийн болоогүй учраас цаад өмчлөгчдөрн цөөхөн хүмүүс байгаа байхгүй. Энэ жижиг дунд аж ахуй нэгжүүд чинь цаана айгүй олон одоо хүмүүсүүдийн тэр өөрийнхөө төлөө хариуцлага хүлээж олон жижиг хүмүүс байгаа даа. Тэгэнгүүт том эдийн засгийн дүнгээрээ одоо жишээлбэл ноолуур ч юм уу ингээд ноолуурын нэг том компани илүү боломж олох байлаа гэдэг. Энэ талд нь хүнсний үйлдвэрлэлийн ч юм уу олон жижиг компаниуд байхгүй болохоор эдийн засгийн дүнгээрээ энэ жишээлбэл ашигтай ч гэсэн яг одоо жишээл хүмүүсийн ажил амьдралгаа ч юм уу олон хүнд хэн илүү тусч ийнэ гэд энэ олон энэ жишээлбэл 1000 хүн ажилгүй ч юм уу ингээд эсвэл орлого нь буураад ирэх энд одоо жишээл яг эцсийн эмчлэгч нэг хүн жишээлбэл илүү үр дүнгээ ингээд эдийн засгийн хувьд ашигтай байгаа ч гэсэн ингээд харьцуулаад үзэхээр нийгмийн талаас харьцуулаад үзэхээр бас яг тэгш бас одоо тэр байр суурийг илэрхийлэхээс өөр аргагүй болж байгаа юм шиг санагдсан. Тэгэхээр энийг нэг юм тоон дээр суурилахаас гадна бас яг нийгмийнхаа энэ юунуудтай ойлголцлуудтай. Тэгэхээр би бол энэ хэлцэл үргэлжлээд одоо Монгол талын аль бараа бүтээгдэхүүнүүдийг нь оруулах зүгээр аль нь орохгүй гэдэг талаараас үргэлжлүүлээс судалж чинь гэж болгосон. Яг нь ер нь том зургаараа бол гадаад зах зээл рүү гарах нь зөв. Гэхдээ бид нар өөрсдөө гарах нь юу тэгмут эн чинь буцаад хилцээргээд ирэхээр нөгөө талдаа чинь манай зах зээл дээр бас оролт нэвтрэл орж иж байгаа байхгүй. Томооттойгоо яа гэд одоо ам гараад жишээлбэл бид түрүүсэн топ 100-ийн нэг 10 орчим хувь нь л нэг юм борц зүрхээр ч юм уу стресс хамааралгүй бизнес хийж байгаа хүмүүс байна. Тэгээд нэг арай гэж үзээд гараад ирсэн компаниудыг томооттойгоо ингээд нэг яйдаа гэжсэн чинь дээр нь гадны компаниуд одоо өөрөөр хэлбэл Оросын компаниуд чинь бас цаанаас томцсон компаниуд нь бас одоо түрүүн хэлсэн төрийн дэмжлэг ихтэй. Цаана улс төрийн оролцоонууд ихтэй. Тэгээд тодорхой хэмжээнд жишээлбэл ийм боломжтой компаниудыг түрүүн хэлсэн эдэн жижиг дундад чинь маш өндөр зардалтай бизнесүүдээ хийж ин тэндээс хямд санхүүжилттэй ч юм уу иймэрхүү бизнесүүд ороод ирэхээр тэр ийм одоо том зургаараа ер нь бол ингээд юмыг ингээд ерөнхийлж биш ялангуяа гадагшаа харьцаж байгаа харьцаан дээр бол маш нарийн судлаачтай оруулж ингэж зүүмэлж юм болгоно ингэж мэдэрч зөв шийдвэр гаргахгүй бол тэгэл хилцсэн үлэг дээр оруулж ирээл тэгэл ингээд хүчээр төрж бас ингэж юм нийгмийн юмнуудаа бас болохгүй харагдаж. Тэгэхээр асуудал байгуулаа. Тэгэхээр энийг одоо хоёр хөрштэй ч юм уу гадаад харилцааны асуудлууд болох учраас тэгэхээр дараа нь одоо жишээл ингээд нийгмийн одоо энэ саяын хүчин зүйлүүдэд харгалзахгүйгээр ингээд түрээ шийдвэр гаргачвал нөгөө устгаж асуудалд орох учраас тэр энэ ойлголцтын юмнуудаа бас илүү хийх хэрэгтэй юм байна. Зөвхөн энэ хэлцээр биш. Ер нь гадагшаа харьцаж байгаа бүх асуудлууд дээр одоо нэг бол нэг цонхны бодлого гэдэг байгаа. Гадаад харилцааны яамаар дамжуулаад гэдэг. Тэгэхээр яг одоо шил эдийн засгийн худалдааны юу саяын тэр хэлцээр идэх юм болохоор эдийн засгийн хөгжлийн яам дээр хийж байгаа юм шиг л гол хариуцж байгаа юм. Тэгэхээр яг энэ чиглэлийн capacity мэдлэг мэдээлжсэн маш бага. Манайд бол гадаад хэргийн яам дээр л нэг ганц 2 хүн байна. Яг энэ чиглэлээр чөлөөт худалдаа гэдэг бол худалдааны хэлцээр гэдэг бол ер нь юу шинжлэх ухаан юм бэл.
Тэрнээс зүгээр ингээд бараа өгж авах асуудал. Тэгэхээр улсын ирээдүйн хөгжил одоо тэгээд бид нар аль салбараа хөгжүүлэх гэж байгаа тэр бодлогуудаа уялдан. Тэгэхгүй болоо тэгээд өөр бид нар үйлдвэрлэдэг орн биш учраас энэ хилцээрүүд хийх тусмал одоо бид нар үйлдвэрлэгээ болно гэсэн үг. Бусдаас хамааралтай болно гэсэн. Ягаад гэвэл бид нар олон жил хийцэн нөө хаа туршлага зардал хямдхан байгаа учраас бид нар ийм өндөр зардалтай тэгээд ийм жижигхэн одоо компаниуд маань тэднэртэй өрсөлдөх хэмжээнд байж чадахгүй. Тэгэхээр бодлого юу юм, салбар нь юу юм гэдэг юмнуудаа сайн харж явахгүй бол тэгээ аюулгүй байдал чинь бас юу юм гэдэг юмнуудаа шийдэхгүй бол тийм шинжлэх ухаанчлал хэрэгтэй юм л. Гадаад хэргийн яамн дээр чөлөө судалдааны саяны хэлцээрийн төвшөнд бас үе үеийн бараг засгийн газрын удирдлагууд ер нь судалгаа хийлэгддэг юм шиг байлээ. Ер нь судалгаануудыг ингээд харахад таны хэлж байгаа шиг мэдээж дийлэх болох нь бол нээлттэй биш байх шиг байсан. Сая та ярианда хэлсэн топ 100 аж ахуй нэгжийн за нэг 10 гаруй нь ер нь бол бор зүрхээрээ явж байгаа. Да үлдэгдэл нь бол төртөө ямар нэгэн байдлаар хамааралтай байгаа даа гэд. Энд дээр за таны байр суурь бол ерөөсөө хувийн аж ахуй нэгжүүд нийтээрээ нийлээд энэ хувийн хвшлийг дэмжих энэ бодлогыг энэ төрөөр гаргуулах хэрэгтэй. Ер нь тэр замнал руу бид нар явах хэрэгтэй гэдэг байр суурьтай хүн шүү дээ. Үгүй юу? Боломжуудын л олох хэрэгтэй. Боломжуудын олох хэрэгтэй. Гэтэл энэ дунд энэ логикийн нэг юм зэрүү байгаад байгаа юм болов уу гэж би зөвхөн хувийнаас харж. Одоо жишээ нь топ 100 аж ахуй нэгжүүд энэ байгаа хүмүүсийн дийлэнх нь буюу да 80-аас 90% нь за угаасаа энэ боломж бол олдохгүй юм байна. Тэгэхээр бид нар төртөйг л өвөр төрөндөө орж ижил цаашаа томрох юм байна, амжиргаа залгуулах юм байна гэдээ бүр ингээд эвлэрсэн юм биш үү гэж би хараад байна л та. Хоорондоо нэгтгэе болоод томчууд нь бол эвлэрчлээ шүү дээ. Тэгэхээр ийм уг нь томчуудтайгаа нийлээ тэр 10 нь нөгөө эртэйг нийлээд энэ боломжийг олгуулахын төлөө дуурах хэрэгтэй байтал одоо ер нь бол айл нөгөө талдаагаар асуучлаа. Ийм тогтолцоо одоо байхад яаж хувийн хвшлийг хүчрхэг болгох вэ? Тэгэхээр яг улс төрөөс л эхлэхгүй бол яг энэ асуудал бол шийдэгдэхгүй юм л. Том компаниуд бол тэнд цаана асар олон хүмүүс ажиллаж байна. Эрх ашгууд бас байна. Тогтцсон юу одоо баялаг үнд зүйл бий бас тодорхой хэмжээнд бий болгоцсон учраас энэ нь өөрөө улс төрийн нөлөөгөөр байхгүй болгох ч гэдэг юм уу, зөвшөөрөл лицензийн хүчингүй болгох, эсвэл захирал эзнийг барьж оронд хийх ч гэдэг юм уу. Татварын шалгалтаар гихмичлэнгэрээд ийм одоо нөлөөлөх ийм систем өгсөрсөн байгаа байхгүй. Ер нь бол одоогийн бий болгоцсон нийгэм маань өөрөө тийм болцсон. Угаасаа бизнесүүд нь ч тиймэрхүү байдлаар тодорхой хэмжээний ихний одоо их усэр боломжууд нь гарч ирсэн. Ихэнх нь тийм байна. Тэгэхээр энэ нэг бол одоо жишээл эдгээр өөрөө өөрчилж болж чадахгүй. Тэгэхээр улс төрөөс эхлэхгүй бол улс төрийг илүү одоо магадгүй зүгээр тийм романтик сонсогдож магадгүй байх. Одоо жишээл мэдээж дэлхийд даяар бүхэл улсууд л одоо ингээд хоорондоо холбоотой ийм заван байдаг генетрэ гэж бодож байгаа. Гэхдээ тийм юмд чинь бас нэг юм хэмжээ хязгаар баланс гэж юм байна. Мэдээж улс төрийн намууд бас тодорхой хэмжээнд ийм мөнгө санхүүгээ зохицуулдаг асуудлууд одоо дэлхийн хаанч байдаг юм бэл. Эсвэл нэг бол тэрийг нийл болгоод ч юм уу лоббин хуульчлаад ч юм уу тодорхой болох. Гэхдээ энийг зүгээр одоо том жижиг компаниуд нийлж бол энийг тэрэн шиг бодлоо байхгүй юм л. Томууд бол яг энэ дээр бол хөдөлж чадахгүй. Эдгээр энэ том компаниудыг бол улс төрчид бол илүү амархан дарамтлах гэх юм уу одоо жишээл тэрэнд бол нөлөөлөх магадлал асар өндөр. Ягд гэвэл тэнд алдах юм их учраас. Тэгэхээр яг энэ жижигүүд бол яг тэр эрх ашгуудын хувьд ч гэсэн одоо нэгдэж нийлэхэд бол бас одоо бас хэцүү. Тэгэхээр миний бодлоор зүгээр эхлээд улс төрөл илүү юу болох хэвээр ийм бүлэглэлийн гэдэг юм уу та. Эсвэл ингээд ийм нөгөө хонгил гэж яриад байдаг шүү дээ. Тийм юмнууд л байхгүй болохгүй бол тэрийг бол улс төрийн түвшинд л хийн. Тийм байгаа цагт бол тэгээд томод бол эзэж хөдлөхгүй. Тэгээд нэг юм бас айгүй тодорхой арт түмэн гэдэг маш том хүч байгаа. Гэтэ одоо ингээ айжмаар ингэж уусцаар байгаа сүулдэ дуурч чадхаа байлдаг ч гэдэг юм уу. Иймэрхүү байдал руу орчуулд маш том эрсдэл. Бидний хувьд л тэгээд хүссэн үсээгүй одоо жишээл чиний хэлээдсэн тэр хятадын загвар руу ороход бол ганц алхам л дутуу болно. Үгүй бол хэлж л авах хэрэгтэй. Тэгэхээр одоо би зүгээр харахад бол хүмүүс за яг надад хамаагүй үстэйгээд жишээлээ сошиал дээр ч юм уу ингээд байр сууриа илэрхийлдэггүй, орхичдаг. Тэгээд сая ингээд янз бүрийн одоо үзэл бодлоо илэрхийлэх орон зай байвал бас тодорхой хэмжээгээр жоохон хүчлээд ч хамаагүй. Өөрөө таагүй байсан ч гэсэн зүгээр
за яг дэмжиж чинь гэж бодсон тэр дэмжиж байгаа ч юм илэрхийлээд тодорхой хэмжээний нэг үйлдэл ч гэсэн алхам хийдэг байхгүй бол энэ орон зай чинь ингээд хомигцоор байгаад тэгээд энийг чинь бас одоо хуурамчаар арт түмнийг бас бий болгодог. Иймэрхүү өөрөөр хэлбэл жижигрээд байгаа байхгүй. Идэвхтэй оролцоо байхгүй болохоор арт түмэн гэдэг чинь улам жижигхэн харагдаад тэгээд яг энэ арт түмний яг хүсэж байгаа юм бол уул нь маш энгийн байхгүй. Зүгээр л яг өөрийнх нь амьдрал дээр тулжаа тэр цалин орлогоо нэмэгдээсээд яг тэр хүний цахилгааны мөнгө нь одоо жишээлбэл асуудалгүй, тогн тасардгүй тэгээд нэг утааны асуудал илүү дутуу зардал юу гаргадаг. Эмнэлэг дээр очихоор хүүхэд нь тэгээ байнга өвдөд ч юм уу ингээл яваад идэггүй. Машинаар явахаар бензин өрөөл тэгэл юу ажиллаа хийх ажлаа амжуулж чаддгүй ч гэдэг юм ингээл өдөржингөө хийх юм яваад идэггүй ч гэдэг юм. Эсвэл ажилд ороход цалин өөс мөнгө нь хүрдэггүй ч гэдэг юм. Эсвэл нэг жоохон бизнес хийхээр ерөөсөө мөнгө олж чаддгүй ч гэдэг юм уу. Тэгэл зээл авъя гэхээр тэр зээл нь олдоход хэцүү ч гэдэг юм уу. Нэг иймэрхүү л энгийн наазахын асуудлууд л шийдэхийг хүсэж байгаа байхгүй. За алглаа. За одоо ер нь дуусах тал руу гарч сүүлийн 2 асуулт үлдсэн. Тэгээд сая хэлж байгаа нэг улс төрчид илүү хүчрхэг байгаа тэр том топ аж ахуй нэгжүүдийн дээгүүр байгаа групп компаниудыг бол дарамтлах бол амархан байна гэдэг. Би зүгээр ингэж нэг харддаг байхгүй юу. Монгол улс ч одоо ер нь сүүдрийн ийм засгийн газартай болцсон юм шүү. Яг улс төр гэж яриад байгаа нүүрэн дээрээ хэдэ ингээд улсын их хурлын гишүүд гэдэг юм уу улс төрч нар гэж гарч байгаа хэрнээ. Би зүгээр таны ярьж байгааг эсрэгээр нь асууж байгаа. Эсрэгээрээ бүр группүүд нь цааталт нь том аж ахуй нэгжүүд нь илүү улс төрт эрх мэдэлтэй байгаад өөрийн төлөөллийн хүнээрээ дамжуул шийдвэр гаргаад ах тийм магадлал өнөөгийн улс төрт байна уу? Би бол мэдгүй юм. Улс төрчт нь л илүү нөлөөтэй л гэж бодож байна. Тэгээд яг хөө түрүүн хэлсэн нөгөө оролцоогоо л нэмэхгүй бол тэр л яг дархлаа тэр одоо иргэдийн оролцоо энэ яг бүх юмны суур өөрчлөлтүүдийг хийх болцоо боломж бол одоогийн байдлаар бол хуулиар олгогдсон боломжууд байна. Хууль хэлцгэж хэлэл одоо иргэдээ санал асуулга явагддаг, хилцүүлэг явагддаг. Тэрэн дээр идэвхтэй оролцмоор байна. Зарим нэг асуудлууд дээр байр суурьаа илэрхийлж гин нөгөө зарим одоо хэсгүүд тэрийг нь үнэхээр яг нийтийн төлөө бол тэр асуудлуудын дэмжиж дугардаг ч юм уу бас яг дэмждэг бас юм байхгүй бол хомигцоор байгаад ямар нэгэн байдлаар дугарсан хэсэг нь ингээд дарамтлуусаар байгаад сүлдийн хүмүүс чинь за би ч баг юуны төлөө яагаад болидо гэж бодохоор байгаа байхгүй тийм. Тэгэхээр яг маш том өөр хүчтэй асуудалтай тулгарч байгаа ямиг өөрчлөхийн тулд нэлээд эрч хүч шаардлагаар байгаа учраас гэхдээ баг хэрэгтэй баг. Одоо жишээ сая байнгын хорон дээр сая төмөр замын тэр асуудлыг яриад тантай адилхан ер нь таны ойлгоод байгаа шиг энэ асуудал байгаад байгаа юм шүү цаана гэдэг зүйлийг ойлгож байгаа гişүүд мэрсэр байх шиг байсан ингээд яриануудын сонсгоо. Тэгсээр нэл олонхороо дэмжиж түүнийг явуулчихж цааш нь. Тэгэхээр нөгөө яг тань шиг юм үзэл бодолтой дугрын за энэ асуудлыг чинь шийдээ том зургаар нь ингийн гэсэн хүмүүс байгаад байдаг хэрнээ хоорондоо бүлэглэл болж чадахгүй хоорондоо нэгдэн нийлж чадахгүй байна гэдэг нь цаана ашиг сонирхлын асуудал маш хүчтэй байгаад байна л гэсэн үг. Гэхдээ яг өдрөө хэлсэн нөгөө намын хянал нам одоо шил намын одоо шил гэдэг ч юм уу эсвэл одоо энийг унахч болохгүй гэдэг ч юм уу яг нэг юм шүүмж сэтгэлгээ гэдэг юм одоо эсрэг байр суурьтай хүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй ч юм уу эсвэл эсрэг байчвал одоо шил айдас үдстэй ч юм уу яг иймэрхүү орчин түрүүн биелэдсэн иргэдийн хувьд ч гэсэн байсан тадлан парламентын төсөнд тодорхой хэмжээнд за энийг ингэж бол одоо төвөг ядаргаач гэдэг юм уу эсвэл энийг ингэж явуулах нь зөв гэж байх уу зарчмын хувьд бодож чадсан сайжруулах юм байвал тэгээ заах уу тэгэл ерөнхий том зургаараа болно үсттэй л гэж бодоод явуулаад ах шиг байна л да. Тэгэхээр ер нь бол бас яг тэгэхээр өөрийгөө жоохон бодож чинь гэсэн үг. Тий, хувийн хувьд ч гэсэн хөгждөг юм бол айдсгүйгээр өөрийгөө илэрхийлдэг үед л хүн хөгждөг. Нийгэм ч гэсэн яг тийм. Айдсгүйгээр өөрийгөө илэрхийлж чаддаг үед өөрөлдөлд идэвхтэй оролцоо байж ижил хүн хөгждөг. Нийгэм ч гэсэн идэвхтэй оролцоо байж ижил хөгждөг. Тэгжиж тэр хүний үзэл бодол буруу байна уу, зөв байна уу, нөгөө талын үзэл бодол зөв байна уу гэдгийг тал талаасаа ярьж ингэж жигэж явдаг болохоос ингээд та нэгэн газраас нэг бодлого боловсруулаад тэрийг нь харанхуугаар дагаад за айдастай энийг ингэчвэл ингэчих байх гэж өмнөөс нь одоо төсөөлж ч юм уу. Тэгээд байвал энэ тархичийн ажиллагаа болно. Тэгээд байвал нийгэм чинь хөгж дэвчгээ болно л гэж бодож байна. За сүүлийн асуулт татвартай холбоотой асуудлыг ярих гэж бодож байна. Мэдээж хуйлаа хувийн хвшил энэ чөлөөт эдийн засгийн сэдвүүд гадаадын хөрөнгө оруулалтыг ярьсан учраас за ерөнхий сайд маань сая шинэ жилийн
мэдчилгээн дээр энэ хаврын чуулганаар татварын асуудал, за компаниудын нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлын талаар бол хууль хэлэлцэнэ гэсэн. За тэгээд лодой самбуу хүрвдэрч гişүүд хуульч бас өргөн барих шиг болсон. Тэгээд ийм хурдан хугацаанд бас ярилцаа шийдчих хэвээр асуудал мөн үү? Нэлээд нухац таны хэлсэн шиг нухацтай судалгаа хийгээд намрын чуулганаар хэлцэг байсан уу? Ямар ч байсан энэ татварын орчныг сайжруулах хэрэгтэй. Гэхдээ таны байр суурь ямар вэ? Ямар байдлаар сайжруулах хэвтэй? Жохон нухацтай авч үзэхгүйгээр ийм хурдан шийдэх нь зөв үү гэж асууж. Татвар буулгах боломж болгоно сайн. Татварын орчныг сайжруулах боломж болгоно сайн. Тэгэхээр бүгдийг л ашиглах хэрэгтэй. Тэгээд заавал удаан өргөн одоо бодож ихээс илүү тэр боломж гарсан дээр нь. Тэгэхээр яг хөө энэ удаа бол маш том боломж гарч ийн. Өөрөөр хэлбэл хамтарсан засгийн газрын тэргүүн одоо ирэх барьж байгаа намын тэргүүн яг энэ чиглэлээр улсын манлайлал үзүүлээд төр хувийн эвшлээ иргэд аж ахуй нэгжийнхаа санал дээр үндэслэн татвар нийгмийн даатгалын шинтгэлийг хийнэ. Энийг хаврын чуулганаар хэлцэнэ гэдэг бол энийг өдөржин шөнөжин сууж байгаа ч хамаагүй энийг одоо энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Энийг бол одоо бодож хойшлуулах хэрэггүй. Тэгэхээр буулгах, сайжруулах юм байвал энэ дээр бүх боломжоор ашиглах хэрэгтэй гэж бодож байна. Ер нь бол ийм боломж бас их ховор гардаг. Та бүхэн санаж байгаа бол намуудын мөрийн хөтөлбөр дээр яг ийм залтууд тодорхой орсон боловч яг хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр энэ орж чадаагүй. Гарчгийн тийм татвар нийгмийн даатгалын реформ дотор нь байгаа залтууд нь бол ерөөсөө реформын шинжтэй биш. Сангийн сайд засгийн бүр чуулган дээр тодорхой хэлжсэн лодой самбуу гишүүн та энэ хувь буулгах юмсан буулгах боломжгүй гэдэг. Тэгэхээр энэ ийм том боломж гарчаад ирвэл энийг бол цаг алдалгүй ашиглах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэд энэ татвар буурна гэдэг чинь төсөв буурахын бас одоо төсвийг буулгах боломж гэж харж болно. Өөрөөр хэлбэл татварын орлого жишээл тодорхой хэмжээгээр татвар хувь хэмжээ ч юм уу ингээд төлөлтүүд нь иргэд дээр аж ахуй нэгждөрөөс нь харамтууд нь багасаад ирэхээр энэ талдаа төсвийн орлого бас ингээд багасна. Өөрөөр хэлбэл төлдөг юм хэмжээнд багасна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр төсөв багасах тусмаа бид юусэн эдийн засгийн төрийн оролцоо ингээд хүссэн хүсээгүй орлоготой баригдаад хомигдно. Тэгэхээр нөгөө талаас энэ төсвийг би яагаад буулгах гээд жишээл ингээд тэр амлсан амлалтын сануулаад бүр энэ дээр ингээд яваад исэн гэхээр энэ төсөв чинь бууж иж нөгөө талдаа татвар буулгах орон зай бий болж байгаа байхгүй. Тэгэхгүй бол ийм өндөр төсөвтэй үед бол тэр чи яа санхүүжүүлэх ингээд татварын орлого нэмэгдүүлнэ. Тэгээд одоо жишээлбэл нэг юу бол өнгөрсөн оны хагас жилийн байдлаар татвар нийгмийн даатгалын өөр нийлээд бараг 5 их 80 төгрөг болсон байна. Аж ахуй нэгжүүдийн. Тэгэхээр энэ нь одоо жишээл ингээл очиод насуудыг хаагаал мөнгөө төлөхгүй бол гэл аж ахуй нэгжүүдэд толгой дараалан дампууруулж болох магадaltaй ийм байдал гоох. Хэрвээ төсөв алдагдaltaй байсан бол одоо яд ч ингээд алдагдaltaгүй болоод ирэхээр бас харьцангуй гайгүй. Гэтэ энэ эрсдэл бол байгаа хэвээр байгаа. Аж ахуй нэгжүүдийг татвар төлөхгүй бол одоо ингээл 1 2 3 сар ингээд дансын хаажгаал тэгэл тэр компани ер нь байхгүй болох жишээ нь том компаниуд хүртэл тийм эрсдэлд ороод зарим нэгнээсээ бараг хаалгаа ирж штэ. Тэгэхээр яг энэ төсөв буулгах татварын багасгах энэ аж ахуй нэгжийн татварыг буулгах хоёр бол яг ингээд юуны хоёр тал шиг төсвийг аль болохоор буулгах хэрэгтэй тэр хэмжээгээр татварыг бууруулах боломж нь хүмүүст нэлээд нэмэгдэнэ. Татварыг энэ орчныг буулгах тусам төсөв болон багасна л гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрын зөрүүг нь ингээл одоо жишээл төр бүтээмж багтаа хэсэг одоо буюу төр ийн мөнгө зарцуулах хэмжээг багасгаад бүтээмж илүү сайтай өөрийнхөө төлөө хариуцлага хүлээж энэ хэсгийн үлдэх мөнгийг нь л одоо нэмэгдүүлж ивэл энэ эдийн засгийн өсөлтийг илүү хүнд хүрсэн ч юм уу илүү хурдан гол нь хурдан эдийн засгийн одоо тэр бидний зориод байгаа дүнд нийт одоо том макро түвшиндээ биш микро түвшиндээ хүрэх болцоонууд нь яг ингэж л бий болно. Тэгэхээр миний хувьд бол яг эдийн засгт төрийн оролцоог аль болохоор багасгах, хувийн оролцоог нэмэгдүүлэхэд бол миний яг зорж байгаа юм бол нэгдүгээрт энэ төсвийг буулгана. Хоёрдугаарт энэ татваруудыг жишээлбэл юунууд аль болохоор буулгаж багасгах энэ чиглэл дээр тэгээд энэ төрийн өмчт компаниудын багасгах, цөөлөх, энэ оролцоог байхгүй болох чиглэлийн юмнууд дээр нэлээд одоо ачаал бүгдүүж ажиллана гэж бодож байна. Одоо төрийн өмчтөр учрал гишүүн бас хууль өргөн барих явж байгаа. Тэгвэл тэр төрийн өмчийн асуудал бол маш том асуудал. Дараа боломж олдох юм бол энэ хуулийн явсны дараа танаас бас дахиж яриа авах боломж гарах хаа гэж бодож байна. Төрийн өмчийн компаниуд дээр энэ бол баг тусдаа нэг цаг яригдах сэдв баг гэж бодож. За цаг гарган манай студид төрөлцсөн ирсэн танд маш их баярлалаа. Манай залуучууд бас сонсохыг хүссэн асуултанд хариулт авсан байхаа гэж бодож байна. Тэгээд бас
энэ одоо энэ 126 гишүүд дотор бас салбарын хүмүүс орж ирээд өөрийнхөө салбарт дууга хүргээд бас ингээд дуурайд өмнөх парламентуудыг бодвол энэ чинь бас би бол сайжирч байна гэж харж байгаа. Тийм учраас та хэд маань бас тэр үзэл бодлоо илэрхийлэх тэр залуу хүмүүс ялангуяа ордны гадна байгаа нийт ард түмний эрх ашигын төлөө бас дуурах үедээ дуурч чад маш их баярлалаа. Тэгээд энэ үйл хэрэгээ цааш өргөжлүүлэхэд нь амжилт хүсье. Баярлалаа. За.